Монгол орны хөгжилд 11 дахь удаагийн чуулган уулзалт өнөөдөр Лондонд амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулган уулзалтын сэдэв бол үндсэндээ гадаадад одоо бизнес эрхлэлтийн орчин болоод туршлага гэсэн сэдэв байсан. Тэгэхээр энэ одоо сэдвийг сонгож авсан шалтгаанаа улбаага үзэгчдэд тайлбарлаж өгөхгүй. За тэгэхээр өнгөрсөн онд бид нэр Монгол орны хөгжил 10 дугаар чуулганы эх орондоо хийсэн гадаад харилцааны яамны хамтан ажилласан тэр зохион байгуулалтаар хийхэд нэг дотроо 5 салбар уралдаан болж нэг салбар нь бизнес эрхлэлтийн салбар байсан. Тэгэхээр тэндээс харж байгаад бол манай монголчууд гадаадад өөрөөр төр бүрийн үйл ажиллагаа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Тэгээд тэд нар маань бас энэ талаараа цааш төрөлжүүлж хэлэлцээс илүү тодорхой юмнуудыг ярилцаасаа гэсэн ийм санаан дээр энэ жилийн хувьд бол Англид төвлөрөө тэгээд Европын бас зарим нэг орнуудаас тухайн орондоо бизнес эрхэлж байгаа улсуудынхаа орчин болоод өөрсдөө дуршлагын талаар ингэж хуваалцсан. Сая бас чуулганы төгсөлд ярьж байсан энэ одоо нэр дараагийн удаагийн чуулганд мөн одоо үргэлжлээд явнаа. Өөр оронд байгаа монголчууд бас туршлага хаваалцнаа гэж байсан. Тэр тухай дэлгэрэнгүй ярьж өгөө. Тэгээд бас түрүү хэлээд энэ орон оронд ингээ бизнес эрхэлж байгаа. Тэгэхээр бид нэр Монгол орны хөгжлөд ганцхан хийчих юм бол нэг маш олон оронд бизнес эрхэлж байгаа хүмүүс бас энэ талаар чуулмаар байна. Тэгэхээр дараагийн орн нь аль орн байгаа вэ? Тэгэхээр дараагийн орн бол одоо Канадад. Канадад хийж байгаа гол шалтгаан бол Канадын худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйс захирал болор Самбуугийн болор гэдэг эмэгтэй байгаа захимагтай холбооны гишүүн. Тэр маань энэ саяын өнгөрсөн жилийн чуулганы үр дүнд бий болсон тэтгэлийн чанд байгаа төрийн бас байгууллагын зөвлөлийн бизнес хөгжлийн хороог ахалж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бас тэр зөвлөл маань цаашаа ингээд тодорхой ажил хийж явахад энэ маань бас тустай юм болоо гэдэг одоо Монгол орны хөгжлөдөг энэ хэлбэрсэн чуулган маань гадаад бизнес эрхлэлтийн орчин дуршлаг гэсэн энэ чуулганаа хийгээд тэгээд тэр хороонд өвлүүлж өгч байгаа. Тэгээд тэр хорооны дарга маань өөрөө Канадад байгаа учраас тэгээд энийг ингээд аваа явна тэгээд дараа нь мэдхгүй одоо хаана байдгийг солонгос ч юм уу ингээд хийгээд явах. Тэр тэдний тэгээд энэ монголчуудаас өөрсдөө ингээд сайхан хийгээд явуулсан байна. Монголын удалдааны танхим Канадад сурч байгаа монгол оюутнуудаа дэмжиж ажлын дадлаг туршлага олгох зорилготойгоор менторинг програмыг хэрэгжүүлж эхэлсэн. За тэгэхээр мэдээж гадаад бизнес эрхлэн монголчуудын хувьд гадаад бизнес эрхэлж байгаа тэр гадаад орондоо татвар төлж байгаа. Тэгээ Монгол оронд ямар хэрэгтэй юм бэ? Монгол хүмүүст ямар хэрэгтэй юм бэ? Мэдээж тодорхой хэмжээний ач холбогдол шууд болоод шууд бус ач холбогдол байж дараа энийг одоо хэрхэн дүгнж хэрхэн тодорхойлж байгаа вэ? Тэг ер нь бол Монгол хүн гадаадд байна гэдэг нь өөрөө л тэгээд бас Монгол орондоо тодорхой хэмжээний нөлөө үзүүлж Монгол орноос орчлох наазахын хэрэг байгаа. Тэгэхээр зөвхөн тэр татвар юугаар бол бас хаана өөр өгөөж гэдгийг нь шууд хэлж болохгүй л тэр хүн бас хэлж байна. Тэр сая өнөөдрийн шуулган дээр илтгэл тавьж байгаа улсууд бүгдийг л харахад бүгд Монгол оронтойгоо ямар нэгэн холбоотой хийсэн Монгол залуучуудаас сургасан Монгол буйны байгууллагууд тусалсан соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Гэт олон талаар бол Монголтойгоо байнгын холбоотой байдаг юм байна. Тэгэхээр энийг нь бас мэдээж тодорхой судалж тооромжоор үзүүлэх тийм бас судалгааны бас нэг сэдв байх л та. Төлөвлөгч нэгсэн байгаа. Тэгэхээр бид нэг хамтраад тэр хоолны сэдв нь өөрөө урлаг. Миний ойлгож байгаагаар бол гадаадд ажиллаж амьдарч байгаа монголчууд очиод үндсэндээ нэг цагийн ажил хийдэг, хар ажил хийдэг гэдэг ойлголт байдаг. Тэгээ магадгүй 90-ад оноос хойш тийм үе монголчуудад бол төгөөмөл байсан байх. Энэ үе бас нэг өөр үеэр солигдож байна гэж ойлгож болох уу? Тэгж болно. Тэгэхээр ерөнхийдөө саяын чуулга уулзалтыг зохион байгуулах гэдэг бид нар ингээд ер нь бас энд Англид хэдэн монголчууд бизнес эрхэлж байна гэдэг судалгаа бас ингээд холбогдох гэдэг үзлэлтэй гэсэн 20 гаруй бизнесийн гараад ирж байна. Тэгээ эн чинь яаж хийж вэ гэдэг хоорондын харилцаатайгаас харьцангуй хөлөө олдсон, бий болгоцсон. Мэдээж яг бас дараагийн генерашн дөнгөж үүсэж байгаа болохоор нэг олон баялагийг одоо баятан саятан дээр нь болоогүй ч гэсэн өөрийнхөө хөл гараа олдсон ийм бизнесүүд босоод ирсэн байна. Тэгэхээр эдгээр бол бас дараагийнхаа үеийнхаа суурийг ингээд тавьдсан байна. Бид нэр таны сая хэлсэн тэр очиод хар ажил хийдэг гэдэг үеэс арай өөр үе болцсон байна гэдгийг бол өнөөдрийн чуулган их тодорхой харуулна. За их баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. Чуулган маань өргөжөөд илүү олон газар, илүү олон сэдвийн хүрээнд явах болтугай. Тий. Тэгэхээр хойдон жил бол одоо бизнес эрхлэлтийн чуулган Канадад болох нэг Монгол орны хөгжил чуулган маань өөрөө үргэлжлээд өөр сэдвээр явагдана. Тэгэхээр тэр нь сая чуулганы төгсгөл дээр хэллээ. Францд тий. Одоо бас өнгөрсөн жил бий байгаа болсон зөвлөлийн нэг хорон урлаг соёлын менежмент аялал жуулчлалын хороо гэж одоо манай өнөрмө ахалж явж байгаа. Тэгэхээр тэр хороо
өөрийнхөө сэдвийг сонгоод урлаг соёл аял жуулчлалын талаар Францад чуулга уулзалтаа Монгол орны 13 дугаар чуулга уулзалтыг зохион. Хоёр өөр сэдв болоод хоёулаа Монгол орны хөгжилд 13 гэсэн нэрийн дор ингэж хийхээр одоо хоёр талтайгаа хоёулаа тохироод энэ ч одоо бас оюуны юм яваад шүү дээ. Тэгэхээр оюуны өмч гэдэг юм нэг юм үүсгэсэн. Тэгээ тэрийг ингэж цааш нь хадгалж явахаар бол цааш нь авч явах тэр дэд хурлуулж байгаа зохион байгуулж байгаа газрууд бол зөвшөөрсөн. яхаар хөрөж байгаа юм байна. Шивэдэд одоо цагаачилж байгаа монголчуудын тоос маш өндөр гарлаа гэдэг тийм мэдээлэл байсан. Тэгэхээр үндсэндээ юунд нь одоо монголчууд ингэж их татагдаж шивэдэд оршин сууж байдаг юм бэ? За, Европт байгаа монголчуудын тоо бол харьцангуй сүүлийн жилүүд өсөж байгаа. Яг бол нийгмийн таатай орчин бүрдэж чадсан. Ялангуяа шивэд рүү бол Чехаас дамжиж одоо орж ирдэг. За цагаач иргэдийн тоо бол Монгол иргэд амьдарч байгаа иргэдийн тоо бол илүү өсөлттэй байгаа. Ялангуяа одоо манай Чизэдийн амар үйлчлэгчдийн тоо бол нэлээд өндөр одоо сүүлийн жилүүд гардаг. За яагаад тэгж юм бэ? Шивэд улс нь бол ерөнхийдөө цагаачлалын бодлогоо бол асар их сайн одоо бүрдүүлж чадсан. За нийгэм суурилсан учраас хүмүүнлэг нийгэм арчилсан нийгмийг илүү төрхөө бүрдүүлж өгсөн учраас нийгмийн бодлого аюу сайтай. Нэгдүгээр сургалтын орчин бол маш таатай. Та коллеж төгслөө бол үнэгүй сургалт. Тэгээ ялангуяа англи хэл дээр, шивэд хэл дээр бүрэн одоо боловсрол эзэмших юм боломжтой. За дээрэс нь бас цэцэрлэгийн насны хүүхдтэй бол бас фри. Бүх юм бол одоо үнд төлбөргүйгээр ингэсэн учраас нийгмийн бодлого сайтай, дээрэс нь амьдрах орчин таатай. Ялангуяа цагаагаар хувьд бол Монголтой нэм таатай. Одоо цагтдаг учраас бас монголчууд амьдрахад бол эзэн төлөхөө. Сайхан орчин болдог гэж байна. Өнөөдрийн бидний хөндөж байгаа сэдв бол нийгмийн орчин хугацааны ялгаа бизнес эрхлэхэд одоо шивэдэд таатай байсан бэ. Монголчууд бас шивэдэд маш их бизнес эрхлэх. Ялангуяа сүшний бизнесийг бол монголчууд үндсэндээ японочдоос баг илүү одоо хэрэгжилж авах шиг байна. Тэгэхээр сумо гэдэг юу сүшийг одоо шивэдэд монголчууд эхэлж явуулаа. Тэгэхээр шивэд бизнесийн орчинд таатай гэдгийг амжилттай байх боломж одоо нэгтэй байдаг юм шиг байна. За сүүлийн жилүүдэд бол бас бизнесийн орчин шивэдэд бол бизнес орчин нээлттэй. За өрсөлдөөн за мэдээж одоо инновац суурилсан ийм одоо төлхөө бизнесийг хөгжүүлэх чиг хандлагаар бол явж байна. За орчны хувьд бол нээлттэй учраас та хэрвээ хүсэх юм бол та хувь хүн болоод бизнесээ нээхэд бол ямар ч одоо татгалзах юм зүйл байхгүй. Та бүртгэлийн хийлгэлээр иргэн одоо регистрашн хийлгээд хэрвээ та татврынхаа гэрчлэгээр одоо өөрөөр хэлбэл бид нөгөө бүртгэлийн гэрчлэгээ авдаг тэрийг авчих юм бол та бизнесээ хийгээд явах бол бүрэн боломжтой. Тийм учраас бол нээлттэй гэдэг нь бол энэ. Дээрээс нь татврын орчин бол тогтвортой. За төр засгийн тогтвортой урт хугацааны бодлого хэрэгжүүлдэг учраас та өнөөдөр энэ бизнесийг хийгээ явж байхад энэ чинь ингээд болохоо явчихдаг ч гэдэг юм. Энэ дундуур нэг янз янзын шахал дарамт одоо юу хяналтын байгууллага нь бол маш цөөхөн хугацаанд яг эрсдэл суурилсан тухайн томоо аж ахуйн нэгжлүүд дээрээ ч юм ордог. Ийм жижиг бизнесээ бол төлхөө хөгжүүлэхийг дэмждэг ийм улс орн учраас бол бизнес эрхлэл бол энэ таатай орчин юм. Яг одоо таныг ажиглаж байхад манай Монгол улсын хувьд бол шивэдээс суралцахаар бизнесийн орчин нэг ийм болгочмоор ингэж одоо бодож ирсэн харагдж ирсэн зүйл байна уу? За ерөнхийдөө бол төр засгийн доктортой тэгээ урт хугацааны 10 жил 20 жилийн бодлогын төлөвлөгөө бол засгийн газар нь өөрсдөө гаргадаг. Тэрийг улс орныхоо бүх төвшөнд хэрэгжүүлж чаддаг. Зөвхөн одоо засгийн газар нь биш. Бүх бизнес эрхлэгч дээрээс нь хэрэглэгчд нь өөрсдөө тэрийг хэрэгжүүлэхийн төлөө бизнесмэнүүд нь бас тэр одоо өндөр нийгмийн хариуцлага сайтай учраас тэрийг урт хугацаанд хэрэгжүүлээд хөгжлийг бий болгож чадаж байгаа нь ерөөсөө шивэдийн одоо сүүлийн үед яриад байгаа ялангуяа Скандинавын орнуудын свич модель гэж ярьж байгаа. Энэ загвар нь бол илүү хариуцлагатай тогтвортой байдлаараа хөгжилд хүрсэн гол нууц. Өөрөлдөх юм бол аль нэг ялсан нам гарч ирээд одоо бизнес орчныг өөрчлөөд байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм бол ерөөсөө байхгүй. Бид нэг сарын өмнө бас Монголоос эрчимчний яамных маань бас улсын их хурлын гишүүд маань ирээд парламентынхаа уулзж явахад бол бид бидний ганц баримтлагдаг зарчим бол тогтвортой бодлого хөгжил тэгээд ялангуяа бизнесийн улсын их хурлын гишүүд нь бол бизнесийн салбаруудынхаа сар болгон уулзалт хийгээд юу нь болж юу нь болохгүй байна гэдгийг хийгээд гэхдээ бид нэр зөвхөн лоббид бол хизээж автдаггүй бид нар өөрсдөө шийдвэрийг л гаргадаг. Бие даасан хараад бус авилгагүй ийм орчныг бүрдүүлсэн нь бол манай бизнесийн төдийгийн нийгмийн үйлчлэгийг зэрэг түлхэгцтэй хөгжүүлж ингэж чадсанараа бол шивэд Монгол хоёр орны одоо бизнесийн худалдааны хамтын ажиллагааны тухай бас товчхон мэдээлэл өгөхгүй юу? Ерөнхийдөө Монгол шивэдийн хамтын ажиллагаа нэлээд хөгжиж байгаа ч байна. Олон ч монголчууд шивэдэд ажиллаж амьдарч байна. За ер нь бол сүүлийн жилүүд бол хөгжиж байгаа. За хөгжүүлэхийг бас манай гадаад харилцааны яам одоо
засгийн газар сангийн яамны зүгээс бол бас нэлээд олон дэмжлэгтэйгээр энэ харилцааг бий болгохын төлөө бол бас хамтарч ажиллаж байгаа. За ялангуяа бол Шведийн уул уурхайн компани за эрчим хүчний салбарт бол нэлээд төлхөө эдийн засгийн хамтын ажиллагааг бол өргөнүүлэхийг бас хичээж хамтарч ажиллаж байна. За ялангуяа бол оюутлогоо дээр бол та бүхэн мэдж байгаа Atlascop, ABB, за Scandic гэдэг томоохон одоо уул уурхайн томог төхөөрөмж үйлдвэрлэх компаниуд анхны хөрөнгө оруулалт болон бусад одоо эхний ил уурхайн хөрөнгө оруулалтын дээр бол нэлээд хамтарч ажилласан. Одоо мэдээж далд уурхайн яваад эхлэн гэдэг дээр бол Atlascop бол маш том хэмжээний бол далд уурхайн хөрөнгө оруулалтын тэр технологийн салбарт нь бол хамтарч ажиллахаар 2010 онд гэрээ байгуулсан мэт юм лээ. Тэгэхээр энэ маань бол эргээд үргэлжлээд Швед, Монголын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа бусад салбарууд ч гэсэн бас хөгжиж явах юм ирээдүй бол зөндөө байна. Ялангуяа одоо энэ инновацийн чиглэлээр, сургалтын чиглэлээр хамтарч ажиллах юм бол Ямана ихтэй сургуулиуд байна. Боловсролын яам маань байна. Тэгээ хамтарч ажиллах юм бол энд бол асар их боломж байна. Ялангуяа технологийн салбарт эко боловсрол гэж ярьж байгаа, эко технологи ярьж байгаа, эко хот байгуулна гэж бид нэр ярьж байгаа. Энэ чиглэлээр бас хамтарч ажиллахаар барилга тоолтын яам болон бусад удирдах халдны хүмүүстэй яриад бас харилцаа холбоо тагтаагаад явж байна. Энэ чиг явж байгаа юм аа. Тэгээ Монгол улсын бас ногоо эдийн засгийн төлөв хаана вэ? Бид цаашдаа хаашаа явах вэ гэдэг дээр бас энэ презентацийг харуулсан юм аа. Тэгээ цаашаа энэ тогтвортой хөгжил энэ одоо хөгжлийг бий болгох гэж тогтвортой хугацааны бодлого хэлтэнгээр түрүү орчин тодорхой. Тэгэхээр Англи улсад тэр дундаа Лондон хотод бол үл хөдлөх хөрөнгийн үн миний мэдж байгаагаар сүүлийн олон жил хурдтай өсөд ирсэн. Тэгэхээр энэ одоо Английн эдийн засгт ямар ч холбогдолтой байдгийг төрөөс ус цаанаасаас иймэрхүү өсгөх одоо эдийн засгийн бодлого баримтлаад байна уу? Энэ тухайд альбич өгөхгүй. Ер нь Английн үл хөдлөх хөрөнгө бол маш хурдтай өсдөг. Саяны би энэ илтгэлээрээ сүүлийн 30 жилийн графикийг харууллаа. Ингээд тэр хооронд бол ерөөсөө Лондон болон хөдөө орон нутгийн одоо дундаж үний өсөлт гэхэд бол нэг 500-аас 2% өссөн байна. Сүүлийн 2013 онд, сүүлийн 2014 оны бас өсөлтүүд нь бол нэг 6% явж байгаа. Ер нь засгийн газраас бол гадаадын хөрөнгө оруулагчдыг ялангуяа үл хөдлөх хөрөнгөд бол оруулахыг маш их дэмжих одоо ийм сүүлийн одоо энэ сая консерватив ном яллаа шүү дээ тий. Тэр бодлогыг бол хэрэгжүүлнэ гэсэн таамаглалууд бас байгаа. Одоо хэвлэл мэдээлэлээр тэр тухай маш их ярьж байгаа. Тэгээд 1998-аас 2007 оны хооронд тийм 10 жилийн тийм нэг бодлого бас явуулсан байгаа Английн засгийн газраас. Тэр нь яасан гэхээр зэрэг өөрсдийн дотоодын орлогын төсвийг одоо хэмнэх нь аль болох бага зардал гаргахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод маш их уян хатан хатъя гэсэн тийм бодлого байсан. Тэрний төсөлмжтэйгээр бас үл хөдлөх хөрөнгө маш их орсон. Энэ жилийн тэр консерватив намын бодлого явуулна гэж таамаглаад байгаа тэр бодлого нь болохоор зэрэг тэр одоо 2007 он зогсоосон тэр 10 жилийн бодлогыг эргээгээд танилцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгө бол зайлшгүй өснө гэх юм. Үл хөдлөх хөрөнгө Англид яагаад өсөд байдаг юм бэ? Мэдээж өмнө өсөж байгаа олон янзын шалтгаанууд байгаа байх. Эднээс урьж өгөхгүй. За сүүлийн хэдэн жилд бол Английн төв банк хүүгийн хувиа бол багассан байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгөний мэдээж барьцаа зээлэнд одоо тохируулж хүмүүсийг одоо үл хөдлөх хөрөнгө авахын тулд хийж байгаа. Мөн цалингийн доод хэмжээг бол ихсгсэн байгаа. За тэгээд ингээд үзтэл хүмүүс одоо үл хөдлөх хөрөнгө одоо яагаад ингэж удаашралтай өсөж байна? Сүүлийн үеийн жоо удаашралтай өсөж байгаа байхгүй юу? Гэтэл одоо Nationwide гэдэг одоо энэ тийм том банкны тэр эдийн засаг санхүүгийн захирал тэр Роберт Гарднер гэдэг хүн хэлж байна л да. Бид нар одоо ингээд хүмүүс эсвэл мөнгөгүй болчиход байна уу? Эсвэл яагаад ингэж юм авахгүй байна гэтэл 2014 оны 11 сарын одоо тооцоогоор үзэхэд хүмүүс жижиглэнгийн баруунда маш их зарцуулсан байгаа. Тэгэхээр тэд нар бол мөнгө байгаа. Тэрнийг тэртээ мэдж байгаа учраас үл хөдлөх хөрөнгө бол мэдээж өсөж байгаа. Тэрнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчид бол маш их орж ирж байгаа. Тэгэхээр би монголчуудад юу гэж хэлэх гээд байна гэхээр зэрэг та гадаадын одоо иргэн гэсэн Англид бол үл хөдлөх хөрөнгө бол эзэмших, өмчлөх тийм эрхтэй байдаг. Тэгээд тэрнээс гадна тэр байраа үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэхээр зэрэг Монгол улсдаа сар болгон таавал маш их сайхан орлого оруулж авах нэ. Тэр бол тогтмол орлого ингээд ороод яваад байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол бид энд Монгол улсын иргэн Англид байшин худалдаж авлаа гэдэг нь Англид хөрөнгө оруулахаас гадна тэрийг магадгүй энэ түрээслүүлчүүл эргээд тэндээсээ ашиг олоод авах бүрэн боломжтой гэж хэлж байна тийм. За яг үл хөдлөх Англи улсад үл хөдлөх хэдийгээр та гадаадын иргэн ч гэсэн Англи улсад үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэхээр зэрэг автоматар визтэй болохгүй.
ажлын байраар бол хангахдаггүй. Тэгэхдээ та бол үйл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй. Тэр нь бол Английн хуулинд бол эсэргүүцсэн одоо тэрнийг одоо хорьсон тийм ямар ч заалтууд байхгүй. Тэгэхээр та бол үйл хөдлөх хөрөнгө өмчлөх аав. Тэгсэн мөртөө та Монголд амьдрна. Тэгэхээр та тэрийгээ тэр үйл хөдлөх хөрөнгөө түрээслүүлж болно. Түрээсний үн бол сүүлийн үед маш их өсөж байгаа. Нөгөө хямралаас болоод их хүмүүс нь одоо түрээсийн байранд л яваад байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр зэрэг тэр түрээсэнд гарсан тэр орлого чинь эргээд Монгол руугаа одоо сар болгон ингээд сахан орлого ингээд хөрөнгө оруулалт яваад байна. За хэдэн жилийн дараа та яах вэ? Тэр үйл хөдлөх хөрөнгөө эгээгээ зарах гэж бодъё. Зарахаар та бас ахаад тэр зарлж эргээд Монгол руугаа орно. Тэгэхээр Монголын талаас нь ямар тийм алдах юм байхгүй. Мөн гадаадын иргэн гэдгээс шалтгаалаад Англи одоо түрээснээсээ олсон орлогоос ашигын татвар төлдөг ч гэсэн гадаадын иргэн та тэр ашигын 20% бас буцааж авна. Эрхтэй тэр хуулиараа заасан байгаа. Тийм болохоор зэрэг тэр 20 ашигын дээрээ 20% нэмэхээр зэрэг гадаадын иргэн болвол ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгөний хөрөнгө оруулалт маш хамгийн сайн бизнес л гэж би бодож байгаа. За яг мэдээж гаднаас тэрэ хөрөнгө оруулаад ийм бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол магадгүй сайхан боломж байна. Тэгээд дотоодод амьдарч байгаа хүмүүс энэ тухай маш их гомдол гаргахгүй. Өөрөөр хэлбэл маш олон орон сууц хүмүүс бий болно шүү дээ. Хүмүүс тэр болгон одоо юу гэх байр орон сууцлаад авах хөрөнгө чинээ боломж байхгүй байх болцоо их шүү дээ. Ялангуяа гадныхан мөнгөтэй орж ирээд байрны үнийг өсгөөд байгаа бол тэрийг бас эсэргүүцсэн тал байгаа. Тэгэхдээ тэрний чинь бас эргээгээ засгийн газраас тэр одоо Английн Төв банк хуваа маш хүүгийн маш бага болгосон шүү дээ. Одоо бол маш бага. Хамгийн гол шалтгаан нь миний бодлоор бол ердөө тэр барьцаа зээлээс авдаг тэр шалгуур одоо банкнаас зээл авах чинь тэр хоёр шалгуурын одоо төвшин маш их өндөр болцсон. Тэрнээс шалтгаалаад одоо тэр орон нутгийн хүмүүс нь тэр байр авч чадахгүй болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас түрээсийн зах зээл одоо сүүлийн үед Англид маш их хөгжиж байгаа. Тэрнийгээ дагаад гаднаас маш их үйл хөдлөх хөрөнгө оруулж байгаа. Тэрийг засгийн газар бас дэмжинэ гэдээ ер нь бодлоготой явуулах гэдэг аахгүй. Тэгэхээр зэрэг би монголчуудыг бас дутгах юу? Тийм Монголдо бас хөрөнгө оруулахыг гэвэл энд үйл хөдлөх хөрөнгө аваад хууль нь сайн бүх юм нь хуулиараа хийгээд ашигын юм өндөртэй ийм үеийг бас ашиглаач гэж би бодож байна. Мэдээж одоо үзэж байгаа хүмүүс Англид үйл хөдлөх хөрөнгөний үнийг баримжаагаар мэдэхгүй байгаа. Тэгэхээр та маш тавчхан одоо нэг иймэрхүү байр ийм үнэтэй байна дүнжаар гэж хэлэх боломж байна. Жишээ байна. За жишээгээд болоход бол ер нь сүүлийн үед Английн үйл хөдлөх Лондон хүмүүс аягүй хүнтэй гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед Лондонгийн үйл хөдлөхний жоох удаашраад өсөхтэй арай гайгүй ер нь жоохон ингээд доктортой болоод ирсэн байна. Харин хөдөө орон нутгийн үйл хөдлөх хөрөнгө ингээд өсөд эхэлж байгаа юм байна. За жишээд тад ярихад бол би Кембрижид амьдардаг. Кембрижид би нэг өрөө байр 2 жилийн өмнө авъя гэхэд нэг 130 мянган паундны үнэтэй байсан байна. За одоо би эргээд тэр яг тийм хэмжээтэй байр авъя гэхэд бол нэг 200 орчим болсон байна. 130-аас 200. Тийм. Тэгэхээр зэрэг 70 мянган паундны. Тийм. Паунд ч 210 сая орчим. Тэгэхээр маш тэг Кембриж чинь Лондон биш шүү дээ тий. Тэгэхээр чинь зэрэг Лондонгийн үн одоо Кембрижийн хөдөө орон нутгийн үн Лондонгийн үн хоёр ингээд зөрөө хоорондоо жоо ойртод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртөл харьцангуй хөдөө орон нутгийн байр Лондонгийн үнийг бодвол арай бага. Тэгэхээр одоо л яг ингээд хөдөө орон нутгаар аваад тэгээд түрээслүүлэхэд бол тэр бол маш их найдвартай хөрөнгө оруулалт гэж би бодож байна. Тэгэхээр Лондонд байгаа Англид байгаа монголчууд янз бүрийн одоо үйл ажиллагаа эрхэлж идэг юм байна. Янз бүрийн бизнес эрхэлж идэг юм байна. Тэгэхээр одоогийн бидний ярилцж байгаа сэдв бол энэ боксийн төрөл, спортын төрөл зүйл. Боксийн жим гэж хэлж болох уу? Яг үүд нэрлэлт юм байна. Секс дугуйл. Одоо миний жим болохоор шинээс фитнес боксинг жим гэж явж байгаа. Ягаад гэвэл чинь юмыг одоо хүмүүст сурчлахын тулд их сонирхолтой байх хэрэгтэй. Ягаад гэхээр анх жим нэгтээ шинээс жим гэдэг нь чи миний зураг байж байгаа гадаа тэгээд нэг аим бишгийн гарын зураг ингэсэн зураг байдаг. Гэтэл хүмүүс ерөөсөө өөнийг харангуйлаа энэ зодооны газар байна гэж ойлгоод ерөөсөө хүмүүс орж ирдэггүй тийм ээ. Тэгээд одоо банараа сольж байгаа жимнийхээ логог солиод учир нь хэр шинэгийн фитнес гэдэг дараа нь боксинг гэдэг тэгээд жим гэдэг. Тэгэхээр тэр юу гэж манай сурчилгаа маань арай дэлгэр болж байгаа юм л да. Ондоо болж байгаа. Хүмүүсийн харах өнцөг өөр болж байгаа юм тийм. Тэгээд хүмүүсийн ирэх хандлага нэрээ зөөлрж байгаа байхгүй. Одоо чинээс хүмүүс гайгаад хүүхнүүд ирэхгүй те. Энэ боксинг жим чинь би энд очихгүй байна. Одоо болохоор шал өөр болж байна л да. 2 жилийн дараа 2 жилийн нэлээд шургуу хөдөлмөрийн дараа овоо гайгүй болж байна. Тэгээд энэ дэр байршлан маань жоохон бас тиймэрхүү ард болохоор Манчестер, Стокпорт, Манчестер чинь агуу Манчестер гэж яригддаг олон жижиг хотоос бүрддэг. Тэгээд Стокпорт гэдэг бас нэг жижиг хотод байдаг. Төв дээр анх хизээ жимээ байгуулж иваа. Шинэ
жим бол 2013 онд эхэлсэн. Би Дэвид Лойс гэдэг энэ Английн номер 1 теннис голч ирсэн клубт ажиллаж байхдаа давхраар ингэж судалсаар байгаа байршил болоод түрээс нь бас гайгүй боломж юм тийм ээ. Тэгээд бас ингээд бас санаанд багтж байгаа юм л да. Хүн чинь юмыг үүсэн тийм ээ. Очоод энэ жимийг энэ газрыг ингээ ажилуулж болох уу болохгүй юу гэдэг. Анх ороод миний одоо байгаа жим маань ороод харсан юм байна нөгөө гэвэл ер нь дэлбэрсэн юм байсан л та. Тэр санаанд бол ерөөсөө шууд ороод буусан л та. За би энд бол ингээд энд ингээ ирэн тавьчин ингээд ханаар нь мишок зоочин те. Чаатлын өрөөнд нь бол төмөр тавьчин ерөөсөө шууд зурцс ороод хараад. За би энийг бол хийх юм байна. Тэгээд одоо үйлчлүүлэгч чавнаар олон хүмүүс үйлчлүүлж байна. Тий. Одоо миний нэг юм гэхээр шинэ баяр limited гэдэг монголоор шинэ баяр те хуваар эрхлэх аж ахуй маань болохоор шинэгийн жим гэдэг нэг юм тусдаа. Тэрнийхээ хажууд нь давхар салбараар нь шинэгийн боксинг клуб гэж яваад байгаа. Сонирхчийн боксинг клуб. Тэгээд нэг сумаар хоёр туулаа бодоод байгаа шүү дээ би чинь. Бас ашигтай. Олон боксинг жимүүд энд байдаг. Надаас олон жил болсон боксинг жим. Тэд нар бас одоо эдийн засгийн хувьд тэд нар чинь бас жоохон ас хөл дээр зогсож чадаагүй байна. Одоо тийм үү? Олон жим үүсэж байна. Манай жим болохоор ягаад вэ гэхээр жим маань байж идэг. Жимний ашигаараа клуб маань өөрийгөө тижиж идэг учраас манай жим бол манай боксинг клуб нэр хүндтэй явж байгаа. Дээрээс нь би өөрөө бас англи нэг жоохон удраг зөрүүлж ирсэн болохоор тийм ээ. Хүмүүс миний нэрийг мэднэ. Шинэ гэж мэдгүй Shiny гэдгээр аягүй сайн мэддэг. Шинэ гэдэг Shiny гэдэг үг учраас англиар тийм. Ягаад вэ гэхээр миний шинэ баяр гэдгийн гол нууц нь гэхээр хүн англид одоо ер нь мэрэгжлийн бокс хүн тоглоход нэр авдаг иргэн нэр те одоо Mayweather гэл те Money Mayweather гэл. Гэтэл би намайг анх ирэнгэн дээр гарахад манай багш болохоор намайг тэгж исэн байхгүй. Цэвэн бүрүү ахыг одоо Монголын дайчин гэдэг нэртэй угаасаа. Чамаг болохоор бид би ч юм бас нэг өөрөө сахилахгүй ч явж байгаад тог могон зохиулаад өөрийгөө бэртээгээд тэрнээсээ болоод нэг юм алаг штэ миний энэ үл чин цагаан алаг ерөөсөө Vitaliga гэдэг үг чинь арьсны өнгө өгцөн. Тэгээд намайг алаг болохоор манай багш тэгсэн багхан чамайг Монголын бар гэж дуудъя гэдэг. Тэгэхээр би за дормжлоорой гэдэг. Би тийм өөрийнхөө өвчнөр дормжлуулахгүй гэдэг. Тэгээд би хэлэхдээ яг тэ тухайн үед анх хэрэгтэй би чи наачгүй ба гэж ирж ирсэн шүү дээ. Хүнтэй сайн байна нөхгөөс өөрөө гэж ирсэн л юм баггүй те. Тэгээд гоо би ингэж нэр авахгүй гэдэг. Би өөрийнхөө нэр ингэрэгний нэрийг болохоор нарны хүү гэдэг утгаар авах гэж ирсэн. Гэтэл тэр маань жоохон ойлгомж хоёрдоо англи хоёр монгол хоёр гарчин татаа дунгаж байгаад ойлголцоогүй тэгээд миний нэрийг Shiny гэвчихсэн шээ. Тэгээд Shiny баяр гэдгээрээ явцд би тэгээд тэр чигээр нь хайцсан. Тэгээд миний нэр уг нь ямар амжилт үзүүлж байна энэ орон. За нэг би инглиш дээрээ нэг 22 тоглолт хийсэн. 22 тоглолтоос 2008 онд би английн нээлттэй бүсийн авраг гэж болж исэн мастер тайтл гэ. Тэрийгээ бол хамгаалж исэн 3 удаа. Чекер бүс байдгийн. Тэгээд дараа нь 2009 онд Англид авраг хийж исэн. Английн авраг болоод Английн аврагаар 2 жил зогсож байлаа. Тэгээд 11-ээс 12 он мохоо харамсалтайгаар бүсээ алдаж исэн. Нэрээ ялагдаж исэн. Гэхдээ тэр бол одоо нэгэн туйл учраас хуйлтай. Тэгээд дахин аврагаа буцааж явах гээд нэг удаа тоглож үзээд 2012 оны 12-оор тоглож үзээд ялагдлуулж исэн. Тэгээд ер нь одоо хэд настайгаас боксер хичээлээ. Төрхтөл байлээтэй төрсэн заавал. Тэгээд зөвөр 2008 настай байхдаа яг зөвөр зодоо хийж үзчихсэн л да. Тэгээд яг та манай аав чи бокс хичээлэх юм шүү гэдэг. Тэгээд боксер хичээлж үзчихсэн. Тэгээд аав дээрэл тэгээд аав бай заалгаал дээр 1 2 гаргаал пад гээл. Тэгээд манай аав ер нь яваад ингээд юу яавал яасан юм бэ ингээд боксинг секцэнд очиж үзэхүү. Тэгээд 10 настай байхдаа алдрын боксинг клубт мөнгө жургал багшийнхаа манай талигч багшийн удирдлаганд ороо боксинг хичээлж ирсэн дээ. 10 настай байхдаа л. Тэгэхээр энэ боксing шгшээвагийн одоо тухай бас нэг мэдээлэл өгөхгүй. Энэ Англи ер нь шгшээваг нь ямар шүү байдгийг, Монгол тэр ажиллах зарчим нь бас арай ондоо байгаад байх шиг байна. Тийм, Монголд манийг байх үед бол Монголын боксинг шгшээваг ерөөсөө номер 1 гэдэг утгаараа номер 1 бүх юмд явдаг байсан дээ. Ингээ бүх тэмцээн, дэлхийн аварга, олимп те, ингээ зэрэглэлийн тэмцээн. Одоо Монгол бокс ягаад сүүлийн үед аягүй сайн хөгжөөд байна гэхээр тэр систем бол аягүй сайн өөрчлөгдсөн байна. Тэр нь аягүй баярлж байгаа. Ягаад тэгэхээр Монгол нэг тэмцээнд Ази аваргын тэмцээнд 1 номероо явуулаа чи, 2 номерын тэмцээнд Унгарийн тэмцээнд 2 авч чи, 3 номерыг Орос руу явуулчих тий. Гингууд Монголд нөгөө нэг бүх тамирчдын маань зэндаа арилж эхэлж байна тийм ээ. Тийм учраас бокс аягүй сайн хөгжиж байна. Нэг дутагдaltaй тал маань гэхээр одоо Монгол тэр одоо түрүүний ярьж ирснээр тэр одоо тэр шимт хичээлийн доктор бол алга байна шүү дээ. Nutritionist гэж яриад энэ. Монголчууд даа махаа аж байгаа л муудааны хөлтүүдийг балбчнаа л гэдэг худлаа баг.
Ягаад вэ гэхээр эндхийн тамирчдын гол одоо амжилт үзүүлж байгаа гол нөхцөл юу вэ гэхээр айгүй сайн хоолны дэглэм барьж байна. Миний олж судалснаар Английн шигшээ 1 2 3 дугаар баг өглөө ингээд жимэндээ бэлтгэл хийх гэж Шеффилдэд байдаг. Тэр жимэндээ очиход чиний биеийн жинг аль хэдийн тэр эмч докторууд мэддэг. Тэгээ чиний биед хэдийн хэмжээний одоо нүүрс ус хэрэгтэй, ямар хэмжээний уураг хэрэгтэй, ямар амин дэм чамд хэрэгтэй, тэгжий чи инжингээ барина гэдгийг чинь тодорхойлоо гаргацсан байдаг. Чи өглөө ирэн чамд майг өгч чинь. Чи өөр илүү дутуу мэдэх шаардлагагүй. Тэр пакетлцоо хоолыг аваа явна, уухай дуудаж угаа явчихна. Улсаас тэрийг бол айгүй сайн хангаа өгч чинь тийм. Хүний биеийн физиологийг бол хэн нэгэн мэрэгжлийн хүн мэдж яхна шүү дээ. Амин дэм нүүрс усыг. Тэрийг юм чинь цаанаас бүр scientist одоо докторууд ажиллаж идэг. Манчестер Шеффилдийн их сургуулийн одоо тэр хоол тэжээлийн хүнсний тэр хүлд парагч ажиллаж байна. Гэтэл Монгол тийм байхгүй шүү дээ. Монголчууд яг удаа тэгэл вантангаа адил оройн нэг сайхан цовинчаал тэгэл үзээд нь шүү дээ. Хар вараараа л үзэж чинь те тамирчид нь. Тэрийг жоохон зохицуулах хэрэгтэй байна л да. Энэ Англид ирсэн Монгол одоо боксчид бас нэлээд амжилттай байна. Цэвэн бүрүү бахыг бол нэлээд хүмүүс мэдэх бах. За одоо шинийг бол бас мэдж байгаа бах. Тэгэхээр энд ирээд одоо мэдээж боксер амжилт үзүүлнэ гэдэг бол ер нь бас тийм амархан ажил биш байдаг баха. Гэхдээ ерөөсөө мэрэгжлийн боксчид нэг гол юм нөхөр ерөөсөө менежмент зөв байх хэрэгтэй. Одоо жишээ нь там спонсор хэрэгтэй. Бэлтгэл сургуультаа сайн хангаж явах хэрэгтэй. Тийм ээ? Гэдэг утгаараа мэрэгжлийн бокс чинь ерөөсөө хувь хүний л асуудал шүү дээ. Чи бэлтгэл сайн хийх үү? Миний дурын асуудал. А гол нь ар дээр менежер гэж яриад энэ тэр хүн л чамд тоглолт олж өгөх үү? Тэгээд тэр одоо бэлтгэлийг чи яаж хангах уу гэдэг асуудал бол айгүй их байдаг. Миний хувьд менежмент сайн байсан ч гэсэн миний зодог тайзнаас хойш олж мэдснээс хойш бол миний хувьд бол миний менежмент бол үнэхээр муу байсан байл. Би бол зүгээр бүгдийг бор зүрхээрээ хийгээл өөрөө цалингаа аваад ажиллаа хийгээл бэлтгэлээ хийгээл тэгэл гарч ирсэнтэй зодтолтол зодохын зодуулахтаа зодуулаад явж ялаа шүү. Ер нь яг одоо авиас чадвар хүчний хувьд Монголын боксчид энд ирэхэд бол ер нь дутагдах одоо зүйл байхгүй. Монгол хүний бие организм ерөөсөө дасан зохицох гэдэг юмд бол айгүй өндөр байдаг тий. Нэг тал нь хоёрдугаард Монголд сонирхчийн бокс хөгжил өндөрсөж байна. Дээрээс нь бид нар чинь хуучны скуулийн манай одоо эднийхний нөө төсвөрийн бэлтгэл гэдэг юм бол Монголд бол тасар хөгжсөн байхгүй юу? Одоо тойргийн бэлтгэл гэж боксч хийдэг тийм ээ. Одоо бол энэ англичууд чи сүүлийн үед яриад байгаа тэр strength and conditioning гэдэг тэр тойргийн бэлтгэл тэр ерөнхий төсвөрийн бэлтгэлийг англичууд бол одоо айгүй шахаж эхэлж штэ. Тэр тусмаа мэрэгжлийн бокс руу. Тэгээд эдний мэрэгжлийн боксч чи айгүй амжилт гаргаж байна. Олимпиад хар Бээжингийн олимпиад нэг л авраг төрж исэн бол сая Лондонгийн олимпиад 5 олимпийн авраг төрж байна. Тийм ээ. Гэдэг утгаараа энэ юмыг эднэр айгүй цогч хөгжүүлж байна. Боксын сургалтанд бол өөр ингэсэн давуу тал амжилт гарах болцоо бүрэн байгаа юм байна шүү дээ. Угаасаа бид нар чинь дайчтын удам тийм ээ өвөөгөөс эхлээд Чингисээс эхлээд манайс байлдвал те дургугийн өргөл гараал зодтолтож шүү дээ энэ ч гэсэн барилтан те тэр бидний ерөнхий тэр Монгол хүний физиологи бол айгүй өндөр байхгүй юу. Дээрээс нь манай Монгол улс чинь далайн төвшнөөс өндөр те агаар нь дэн дээр чинь сэрэг тэрг утгаараа Монгол хүний бие организм бол айгүй тийм чадварлаг. А тэрэн дээр нэг жоохон зүлгээл одоо тэр шимт хичээлийн доктор нь орж ирээд нэг жоохон витамины нөгөө чи өнөөдөр энийг тэрийг ингэж тэгээд бэлдээд ингээд өгөх юм бол манай Монголын боксчдыг бол дэлхэн олдохгүй. За бид Лондон хотны байдаг манай монголчуудын ажилуулдаг суши ресторанд хүрэлцээд байна. Энэ рестораны ерөнхий тогооч мөн энэ рестораныг одоо нээж үүсгэн байгуулж ажиллаж байгаа. Админ тахтаа уулзах гэж. За сайн байна уу та? За сайн байна. За таны манай монголчууд Лондон таныг хэн гэдэг гэлээ? Намайг болохоор Соно гэж дуудсан. Соно. Энэ мань багын минь нэр юм аа. Тийм үү? За ерөнхийдөө Англи хизээ рүү хэр удаан ер нь тогооч хийж байна? Би 20,000 оноос 20,000 онд Англид ирсэн. Тэрээс одоо тогооч хийж байна. Ер нь ямар хоолнууд хийж юу? Ямар хоолны газруудад ажиллаж байна? Би урд нь ажиллахдаа Франц, Итали,
хятад хоолны газар ажиллаж байсан. Тэгэхээр ер нь бол Европ, Аз ямар ч хооллыг бол хийчих юм байна тийм үү? Өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө туршлагаараа л хийнэ. Аха. Яг энэ чиглэлээр бас одоо сургуульд бас суралцж байв уу? Хаана ямар сургуульд төгсөө? Одоо 2004 онд би чинь Банзлигийн хотын коллежийг 1 жилийн курсыг, тогоочийн курсыг төгссөн. Тэгээд одоо англиар бол мэрэгжлийн 2 дугаар хэрэг тоогооч. Оо за. Одоо бол яг сүши хийх гэж байна уу? Би та нарт самар хосомак гэж хийж үзүүлэх гэж байна. Бодаага ингээд би нэмгэн тавьчих хосомак гэдэг хэрэгжүүлсэн. Тэгээд самараас үсээд за. Энэ бол ер нь хамгийн түгээмэл зүши юу? Дотор олон янз байхгүй юу? Ер нь энэ будааны гадна талдаа гэж болно. Будааны дотор талдаа хосомака гэдэг нь бол хосомака гэдэг нь болохоор будаа нь бол дотроо байхыг хэлдэг. За. Тэгээд энэ гадна талынхаа ирэмгийг ингээд жоох усаар ногоод өчгөр энэ наалтах нь шүү дээ тийм. Энэ хоёр одоо манайхаар чинь заммаг юм уу да энэ ч одоо англиар бол CV гэдэг байгаа. Тэгээд далайн замаг юм да. За ер нь хизэнээс яагаад одоо хуурай ресторан ажиллах болов? Ер нь урд нь өөр ресторан ажиллаж үзүү. Би энэ болохоор миний энэ хоёр дахь бизнес байгаа. Урд нь бол би хятад хоолны газар ажиллаж үзчихсэн. Тэгээд тэр бол нэг амжилт олоогүй. Дараагийн нөхөр одоо Япон хоолны газар. Таны туршлагаараа та өөрөө бас янз бүрийн хоолны газрууд ажиллаж ирсэн баг. Мэдээж зэрэглэл өндөртэй хоолны газар бол тогооч нар гайгүй цалинтай байх баг. Гэхдээ ойрын ажиллахын дээрээ үү эсвэл одоо зэрэглэл өндөртэй том хоолны газар өндөр цалинтай тогооч байхын дээр үед юм уу? Ер нь аль нь дээр юм бэ? Хоёулаа том хариуцлага л да. Тэгээд яг хоо миний нэг бодол нь болохоор Монгол хүн ягаад ингэж орны хоолыг хийж чаддаг байж ягаад ингэ өөр юм гэсэн бизнес хийж боддог гэж жоох ихний нэг шар хор. Хоёр тэгвэл би хаач ажилласан газараа миний ажилласан газар болгон одоо ажлын ачаал их одоо бизнес шиг юм да англиар тийм байсан. Ер нь үйлчлүүлж ихтэй байдаг юм шүү. Үйлчлүүлж ихтэй болсон. Миний ажилласан газар болгон. Зөв. Тэгэхээр та өөрөө нэгэд ажиллуулахад бол мөн үйлчлүүлж ихтэй байх боломжтой гэдгийг нотлох нь шүү дээ. Тий, өөртөө итгээд. За тэгэхээр ерөнхийдөө мэдээж англи орнд бизнес эхлэнэ гэдэг бол амаргүй баг. Яг одоо энэ түрээсээ тийм ээ хэдэн жилээр хийв. Ер нь одоо хэдэн жилийн бизнесийн төлөв одоогоор гараад байгаа. Би энэ чинь одоо 21 жилийн хугацаатаар энэ бизнесийг гэрээ хийж авсан. 21 жилийн хугацаанд бол энэ одоо миний эзэмшлийн байр нийт хөрөнгө хөгжил болж байгаа. Ер нь англи бизнес эхлэхэд амаргүй байхаа. Одоо энэ мэдээж энэ зах зээл нь төлөвлөсөн ийм газар бизнес эхлэхэд ер нь хамгийн өндөртэй зүйл нь юу гэдэг юм бэ? Юу байлгүй яах вэ? Одоо би ч гэсэн одоо өөрөө тэрийг сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Анхны яхан би дааж ихэд өөрөө боддгийг бизнес хийж байгаа. Тэгээд асуучих хүн ч одоо нэг надад зөвлөж хүн өнөөдөр надад ямар ч нэг Монгол тааралдаагүй. Тэгээд би өөрийнхөө югаар л яагаад одоо нэг харанхуй шахуу ч юм уу заримдаа хүмүүс хэлжэлээ. Тэгэхээр мэдээж анхны хөрөнгө оруулалтыг яаж хийсэн бэ? Мэдээж бизнес эхлэхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байх. Нөгөө гэрээ хийхэд тийм ээ 21 жилийн тэр анхны хөрөнгө оруулалтыг чи одоо яг бүх хөрөнгө оруулалтыг одоо энэ байрны эзэнд одоо бүх 21 жилийн хугацаанд гэрээ хийх тэр мөнгөийг одоо өөрийнхөө хуваацал бүх маань хагасан да. Тэгэхээр та энэ дээрээ 10 хэдэн жил ажилласан, цуглуулсан мөнгөө үндсэндээ энэ бизнесд хөрөнгө оруулалт хийсэн байна шүү. Тэгж хийж болно. Ер нь яг Лондонд өөр монголчууд сушист ажиллаж байгаа тохиолдолд ер нь хэрэг байдаг юм. Анхных нь урд нь байв уу? Тийм нэг Монгол бол байгаа. Тэр бол яг тэдний бизнес бол нэлээ хөл дээрээ багтцсан. Яг бид нар бол яг гэхдээ жижиг газар манайх бол арай тэний бол 2-3 дахин том хэмжээний тийм. Одоогоор үндсэндээ хэр амжилттай байгаад байна. Ямар ч хэлсэн хасгуураагаа орохгүй балансаа бариад ямар ч хэлсэн өсөх ирээдүйд л бодоод баярлаад байгаа шүү дээ. За их баярлалаа танд амжилт. За баярлалаа. Харин одоо бид суши рестораны менежер Орхомтой уулзах гэж байна. За өнөөдрийн минь төргий. За баярлалаа танд тэгсэн өнөөдөр минь төргий. Энд ажиллаад хэр удаж байна одоо? За энд бодлоо би 3 сар болж байна. Ер нь таны үндсэн мэрэгжил ямар мэрэгжилтэй юм бэ? Би үндсэн мэрэгжил бол уулуурхай менежмент мэрэгжилтэй хөө. Тийм үү. За ер нь маркетингийн чиглэлээр бас сургууль суусан байх. Энэ чиглэлээр бас мэрэгжилтэй гэсэн. За хаана ямар сургууль төгссөн? За би маркетингийн мэрэгчлэр энэ Герман улсад жил агсын хугацаанд мастрын дээр хамгаалсан. Тэгээд Монголд Англид ирсэн байж тээ. Гэхдээ тэгээ би Монголд буцаж очиж бизнесийн дэд сургуульд дисциплин болон рискийн менежментээр 6 сар багшилж агаад тэгээд энэ Лондон гэдэг улсад ирээд. Ер нь одоо
Англид хэр удаж байна? Англид лээд одоо 10 гаруй жил болчихлоо. Тийм ямар ажил хийж юу? Ер нь яг рестораны чиглэлээр ажиллаж байсан байх болов тийм ээ. Урд нь тэгээ рестораны чиглэлээр ажиллаж Лондон дээрээ 10 жилийн хугацаанд сургууль сурлаа. Ерөнхийдөө ресторанд 10 жил ажилласан да. Монголчууд ажиллаж байгаа учраас монгол үйлчлүүлэгчид бас нэлээд байдаг байхаа. Манай монголчууд мэдээж энд Монгол өнөгээд ороод ирэх. Тэгэхээр монгол хоол бас их үү? За яа монгол хоол хийнэ. Энэ ресторан бол онгоогоод одоо яг 8 сар болж байгаа. Ер нь бол 8 сарын хугацаанд бол ер нь ихэнхдээ монголчуудтай үйлчилж байсан. За тэгээ би одоо орж ирээд ер нь бол монголчуудаа бол энэ гадны хүмүүст үйлчлэгээд ер нь суши ресторан гэдэг нэртэй болохоос биш бид нэр монгол хоолоороо монголчуудаа үйлчилдэг. Монголчуудынхаа төрсөн өдөр баяр, Монголын баяр тохиолдуулж ер нь арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Гадныхан ер нь хэр орж ирэх юм бэ? Гадны хүмүүс ер нь бол сүүлийн үед бид нэр одоо реклам зарчилгаан дээр анхаарал тавиад ер нь гадны хүмүүс ер нь их орж ирж байгаа. Урд нь бол бид нэр өөрсдөө реклам зарчилгаа юм тийм ээ юу хийгээгүй байсан болохоор нэг гадны хүмүүс орж ирдгээс ер нь бол Монгол энд амьдарч байгаа монголчуудаа үйлчилдэг байлаа. Мэдээж цаашдаа гадныхан нэлээд орж ирэх байх. Тэгээд одоо Япон гэж мэдүүл юу гэдгийг ер нь асуудаг та нар Японд уу гэдэг. Тэгэхээр мэдээж бид нар Японтой тодорхой хэмжээнд төстэй харагдаж байгаа нь бас хэрэгтэй ч байдаг байна. За ер нь бол намайг хүмүүс ихэнх хүмүүсүүд Япон гэж хэлдэг. Ягаад тэгэхээр би өөрөө Япон ресторанд олон жил ажилласан. Ер нь бол гадны кастомерууд хараад намайг Япон гэдэг. Ер нь Япон хүмүүс нь гэсэн орж ирээд намайг Японтой их адилхан байна гэж хэлдэг юм аа. Тэгээ би өөрөө Япон ресторанд энд ажиллаж байгаа хугацаанд бас Япон хэлийг өөрийнхөө чадах чинаагаар сурж байлаа. За мэдээж Лондонгоор дөрвөлжсөн юм байна. Япон ресторанууд гэсэн байгаа. Тэгэхээр яаж үйлчлүүлэгчээ татаж ашигтай ажиллах хэрэгтэй? За нэг ер нь бол рестораны хувьд бол customer хаана гэдэг шиг customer үйлчлүүлэгч хаана гэдэг шиг үйлчлүүлэгч биднэрт бол хамгийн гол хүн. Тийм болохоор бид нэр хоол сайн хоолыг гадна сайн үйлчлэгээр хангах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Ер нь яг ирснээс хойш ерөнхийдөө ресторанда ямар өөрчлөлтүүд хийвэ? За би энэ суши ресторанд ирснээс хойш нэрийг өөрчлөлөө, ер нь менежмент, маркетинг тал дээр нь ажиллаж байна. Тэгээд ер нь цаашдаа хийн гэсэн төлөвлөгөөтэй олон асуудлууд байгаа. Одоо тохиолдолт энэ төр дээр бас янз бүрийн өөрчлөлт хөө одоо юу гэдгийг эсвэл дотоод зохион байгуулалт ч юм уу. За тэр тал дээр би өөрчлөлгөө хийж байгаа. Ер нь бол чадах чинаагаараа тэгээд ер нь өөрчлөн. Ер нь бол цаашдаа ер нь Лондонгийн ер нь топ ресторануудын нэг болох зорилготой ажиллаж байгаа. За ер нь хамгийн хүнд хэцүү зүйл юу байдаг юм бэ? Мэдээж бэрхшээлтэй очиж янз бүрийн байдаг л баг. Гэтэ одоо хамгийн түгээмэл бэрхшээл байдаг ч юм уу. За түгээмэл бэрхшээл гэх юм бол хамгийн гол анхаарах зүйл бол үйлчлүүлэгчтэйгээ сэтгэл санааны хангамжтай гаргах тал дээр ажиллах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл яана гэсэн үг одоо яаж ч санааг нь одоо хангалуун гаргадаг юм бэ? За ер нь бол олон улсын олон орны хүмүүстэй үйлчлэж байлаа. Тэгээд яаж яхад бол хүн болгонд ер нь тухайн улс орныхон талаар ярилцах ч юм уу өөрийнхөө орны талаар ярилцаж сонирхолтой юм ярьж хүмүүсийг хөвж авах. Тийм ер нь бол олон янзын арга байгаа да. Ер нь бол их тийм халуун дотн нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй юм байна шүү дээ. За яг хэлчлээ да ер нь тий. За их баярлалаа та бүхэн ажил амжилттай. За баярлалаа. За одоо бид йогийн багш Дэлгэрматтай уулзаад сууж байна. Тэгэхээр яг йогийн чиглэлээр одоо энэ хичээл заадаг юм байна. Багшилт юм байна. Ойроо хөдөлмөрлөж байгаа юм байна. За Лондон дээрээ дуудаж байна уу? Лонд 1998 онд ирсэн. За тэрнээс хойш йог хийсэн үү? За тэрнээс хойш бол йог хийгээгүй. Өмнө нь баглаа бол гимнастик хичээлдэг гэсэн л та. Би 1-2 дугаар ангитай. Тэгээд ирээд яг англи хэлний сургуульд явж үзлээ. Тэгээд ресторанаар хөвчлээ ажилласан л та. Үйлчлэгчээр ороод тэгээд хүний нөөцөд ажиллаж, сүлдээ ажилчин бэлтгэгчээр ажилладаг гэсэн. Ер нь яаж яваад йог руу орчих вэ? Ер нь би тэгээд ер нь бол багийн тийм гимнастик буюу тийм сонголтын дасгалын бүжгийн тийм угаасаа багийн тийм авиаслыг сонирхолтой л доо. Тэгээд зүгээр ер нь албан байгууллагад ажиллаж байхдаа би ер нь яг өөрийнх нь дуртай юм хийж боддог юм бэ гэдэг нэг бодол болж ирсэн л дээ. Тэрнээс хойш би ер нь дуртай юмд хайж олъё гэж бодсон. Тэрнээс хойш тэгж хайж олохын тулд бас янз янзын юмар явсан л да. Пилатес, бүжиг гэх тэгээд нэг өдөр аштанга йога гэдэг нэр хараад тэгээ би тэр хүнээс асуусан л да. Аштанга йога гэж үг юм гэсэн. Сайн мэдэхгүй байна. Гэхдээ над чинь бол илүү тийм биеийн юу хүчийг сорьсон йог нэгсэн
За тэгвэл эндээс нэг би нэг 10 сургалт авчий гэдэг. Тэгэл яваал юусаа тэр чигтээ угаасаа хэдэн жил аштанга яв гэсэн. 1900 шээ. 2012 оноос эхэлж хийсэн л дээ. 2012 оны 1 сараас. Тэгэл тэрнээсээ ерөөсөө дагсралтгүй хичээлэл. Тэгээд өөрөө багш болохоор сүүлийн өнгөрсөн жилд шийдсэн. Тэгээд би өөрөө дагдаг би багштай. Тэр багшийн маань Джон Скотт гэдэг аштанга йоганы мастер. Өөрөө бол Нью-Зеландаас гаралтай тийм хүн байдаг. Би тэр хүн дээр би очиж жилд нэг 2-3 удаа очиж өөрийнх йоганы аштанга йоганыхаа хичээллийг гүнзгийрүүлдэг. Тэгээд тэндээсээ л би зүгээр ингээд гэртээ хүүхдээ хараас сууж хоорн бас хүнд заавал зүгээр юм уу те ихэвчлэн найзууд бас чи заагач чи йога хийд юм чи надад заагач эхлээд найзууд надлаа ирсэн л те анх бол ер нь яг ингээ хуваарь хөдөлмөр эрхлэе гэсэн зорилгоор йога руу ороогүй юм биш үү? Үгүй ерөөсөө хуваарь хөдөлмөр эрхлэе гэсэн ямар ч тийм төлөвлөгөө бол байгаагүй. Угаасаа сонирхлын дагуу би ер нь сонирхолтой юм хийж амьдрал гэсний дагуу орсон. За мэдээж яг ингээ хуваарь хөдөлмөр эрхлэхээр янз бүрийн тодорхой хэмжээний бичиг сачиг стандарт бүрдүүлэх байх, зөвшөөрөл авдаг байх, ер нь ямар бичиг сачиг бүрдүүлэх. Тэлгүй йога гэдэг маань ерөөсөө ерөнхийдөө өвөлдөө яг йога гэдэг маань. Тэн дотор янз янзын стайл байгаа. Тэгээ хамгийн түрүүнд чи ямар стайлаар явахаа эхлээ сонгох хэрэгтэй. Тэгснийхэн дараа 3-4 жил тэрүүгээр өөрөө гүнзгийрж хичээлэх хэрэгтэй. Тэгээ бас зөвхөн биеийн тамирын дасгал маягаар биш философийн бас сайн суралцах хэрэгтэй. Тэрнийхэн дараа тэгэл таны сэтгэл шийдэн шүү дээ. Тэгээд ер нь бол 200-500 цагийн хичээл цуудаг. Тэгжээж диплом авна. Тэгээд үргэлжлүүлээд нэмэгдээд цаг нь нэмэгдээд явчихна л та. Тэгээ 200 цагийн дипломтой байхад бол та йога анхан шатны йога заах хэрэгтэй байдаг. Аштанга йога нь бол ялангуяа 6 үетэй байдаг. 6 үеийнхэн би бол 1-р үеийг л заадаг. Тийм зөвшөөрөлтэй. Тэгэхээр үйлчлүүлэгч яаж болох вэ? Well, үйлчлүүлэгч болох бол заалгыг ингээд Лондонд хүмүүс зөндөө байж явах уу? Ер нь бол миний хувьд бол үйлчлүүлэгчийг бол би эхлээд найз нараа өөрсдөө ирсэн л дээ над дээр. За чи йога хийд юм бэ? Чамайг хараад байхад чиний эрүүл мэнд маш сайн байна. Би бас йога хийж эхснийхэн дараа бүтэн маратонд гүйсэн л дээ. Тийм гүүх надад тийм сэтгэлийн тэнхээ 45 км. Тийм тэрийг бол би йога хийснийхэн хүчинд л олж авсан байх гэж боддог. Түүнээс биш. Тэгтээ бол би хордон гөөгөө л дээ. Тэгтэл 45 км 5 цаг 4 цаг 48 минутанд гүйсдөөс бас л яхан хэцүү юм байна. Одоо хичнээн хүнд йог зааж байгаа. Одоо би бол 7 хоногт 2 удаа класс группээр заадаг. Тэр нь болохоор 5 дахь өдрийн группт надад нэг 6-7 хүн хагас өдрийн групп дөнгөс хайхыг эхэлсэн. Гэхдээ одоо бол бас нэлээд хүмүүс их ирж байгаа. 7 хоног болгоно нэг хүн нэмэгдээл. Одоогийн байдлаар бол 6 хүнтэй болчиход байж байна. Тэгээд ер нь ихэвчлэн би өөрөө хүүхдээ гэртээ ингээ хараад хаус wife гэргийн эзэгтэй гэдэг ажил бас миний бүтэн ажил бол миний гэрийн эзэгтэй байгаа учраас би хүүхдийн нөгөө сургуулийг явдаг цагаар заадаг. Тийм болохоор 7 хоногт 2 л групп ажиллаж чаддаг. Бус үеэр ер нь нэг буюу нэг хувийн юу гэдэг вэ? Private class ажилладаг. Хувийн хичээл заадаг. Нэг нэгээр гэсэн үг үү те? Тийм тэгэхээр одоо тийм нэг ганцаарчлсан хичээл. Ганцаарчлсан хичээл заадаг тий. Тэгэхээр ер нь мэдээж Лондон хотод энэ Англид йог өрсөлдөгч олон байх ба. Йогийн багш нар их үү? Өрсөлдөгч бол маш олон. Йог ямар ч бизнест өрсөлдөгч бол үйлчлэгч хийсэн ч өрсөлдөгч болно. Чи хамгийн гол нь өөрийнхөө яг Лондонд баг балчраас ирээд юу сурсан бэ гэх юм бол ямар нэгэн юмыг чи сайн хэд сураа гэдгийг зарчмыг би өөртөө хадгалдаг. Тийм учраас би өөрөө йога маш сайн сураад өөрөө тэрийг өөрийнхөө хичээлийг алдахгүйгээр хичээлээд өөрийгөө гүнзгийрүүлээд өөртөө инвестмент хийгээд явах юм бол хүмүүс бол над дээр ирээ заалгал гэж боддог тий. Түүнээс би өөрийгөө яаж зарах уу гэдэг тал дээр одоохондоо бол нэг сүртэй тийм маркетинг хийгээг байгаа. Одоохондоо бол яг өөрийгөө л инвест хийх юм байна. Тэгээ хэрвээ чи хүнд заах юм бол би бас муу юм замаргүй шүү дээ тий. Тэгээ зөвхөн йога ч юм бол зөвхөн хөдөлгөөн заагаад авах биш бас хүний анатом энтергээ бас нарийн болон явчихна л та. Цаашдаа энэ чиглэлээр ажиллах уу?
Ер нь өөр ажил хий гэж бодож гинөө. Дахиад магадгүй хүний нөөцийн чиглэлээр ч юм уу. Эсвэл ер нь йогоор дагна. Ер нь бол йогоор бол дагнах байгаа л да. Ягаад тэгэхээр би өөр энэ ажлыг хийж хаад надад ажил хийж байгаа юм шиг санагддггүй. Тэ. Өөр хүн юм дуртай юм хийгээ явж хаад тэр бол мөнгө олно. Тий, тэгсэн мөртлөө жоохон нэг кофе, цайманых мөнгөийг олж н одоохон да. Яг 5 жилийн төлөвлөгөө байгаа. Яванда өргөжүүлэх үү? Тий, 5 жилийн төлөвлөгөө байгаа. Дэндүү том юм одоо яг өнөөдөр эхэлчихэл би маргааш одоо том студио байгуулаад ажиллана гэж байхгүй. Яг нэг жижиг мөрөөдлөд нэг том мөрөөдөл маань бол 5 жилийн төлөвлөгөөтэй. Тэгээ 5 жил болоод энэ бизнесээр ажиллуулахад би нэг жижиг дүү студио байгуулад тэрнийхэн хажууд бас эрүүл хоол зардаг тийм кофе байгуулад тийм тэр тал руугаа л ер нь жоохон хамгийн хүнд нь хэцүү нь юу вэ? Одоо ингээд яг хуваараа хөдөлмөр эхлээд явхад. Хуваараа хөдөлмөр эхлээд явхад санхүүжил зөвшөөрөл бол олдно л да. Энэ тэгээд хуулийн дагаа хуулиа ингээд дагаад явхад бол тэгээд нэг сүртэй тийм зөвшөөрөхгүй гэсэн юм бол байхгүй. Хамгийн гол нь санхүүжил хөрөнгө оруулалт байна л да. Тийм. Хөрөнгө оруулалтаа яаж хийсэн бэ? Анхны хөрөнгө оруулалт. Анхны хөрөнгө оруулалт бол би өөрөө өөртөө хийсэн. Фирма нэг 10,000 паундны сургалт юм да. Тийм. Тийм 10,000 паунд чинь зөвөр болохгүй шүү дээ чинь бүтэн цагаар ажиллана. Тэгээд тэр ажлынхаа бүх мөнгийг сургалтанд зарцуулна. Тэгж ижил өөр хүмүүсийн юм л хийж байгаа юм. За их баярлалаа таны ажиллаад ирсэн. Баярлалаа. Ярилцсан. За бид Англид ажиллаж амьдарч байгаа монголчуудыг авахд танилцуулж байгаа. Энэ удаа бас нэг сонирхолтой ажил мэргэжилтэй бүсгүй тавханд танилцуулах гэж байна. Энэ хүн маань уран нуграач хоёрынгээр 5 хүн магадгүй мэддэг байхаа. Тэгэхээр хэдэн наснаас нуграач болж юу? 9 настайгаас анх уран нуграалтаар хичээлж эхэлсэн. Тэгээ одоогийн байдлаар 25 жил ерөнхийдөө хичээлээд ажиллаж байна. Англид бол үндсэндээ энэ чиглэлээр ажиллаж ирсэн үү? Ажилласаар ирв үү? Өдөө. Тий, хамгийн анх 17 настай Англид иржсэн олон улсын гэрээгээр Английн нэг зэрэгт ажиллаж байсан гэрээ ирсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө Англи тэгээд нэлээд олон жил бол зэрэгтээ ажилласан. Одоогийн байдлаар бол тэгээд юм хийж ашиглана. За тэгэхээр мэдээж таныг манай үзэгчид монголчууд бас таньж байгаа бах. 2008 онд энэ британч Аяслын британчууд одоо тэмцээнд орж байсан. За мөн 2012 онд Гиннесийн номонд бас бүртгүүлсэн. 9 онд бүртгүүлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Аяслын британчуудын одоо тэмцээнд яаж яваад орчихвоо. Бас нэлээд амжилттай байсан. Тухайн үед одоо монголчууд бас их шагшиж үзчихсэн үү одоо их санаж байна. 2008 онд Аяслын британчууд анх телевизээр өөрөө би харсан л да. Тэгээд ерөнхийдөө бол мэрэгжлийн хүмүүс орж болно гэдгийг бол мэдээгүй. Тэгээд таньдаг хүнийг нь тараад ер нь орж болт юм байна гэдэг тэр телевизийн үедээ өөрөө холбоо яриад тэгээд анх яасан чинь юугаар орох гэж байгаа гэсэн чинь нугралтаар орно гэсэн чинь нугралт гэж чи юу гэдэг юм. Тэгээд бичлэгээ явуулаад бичлэгээ явуулахад тэгээд зураг явуулсан чи их сонирхолтой юм байна. Тэгээд манай нэвтрүүлэгт орооч гэсэн урилга ирж ирсэн. Хэдэн хүнээс хэдэд үлдсэн байдаг вэ? 100,000 хүнээс 40-д үлдсэн. Андаг юм байна. Тэгээд ерөнхийдөө таны яг нэг шалгарч үлдсэн. Ажил, карьерт, мэрэгжилд ямар эерэг сөрөг ч юм уу нөлөөнүүд үзүүлсэн бэ? Магадгүй олон зүйлийн үе таалга нэгдсэн ч байж болох юм тийм ээ. Аяслын британчууд нэвтрүүлэх маань бол их олон үе таалганаас нэж гисэн гэдэг. Одоо тэрний нэг маань бол Гиннесийн рекорд тогтоох таалга гэж болно. Тэгээд тэд нэр тэр хүмүүс маань Гиннесийн рекорд тогтоох телевизийн найруулагч маань өөрсдөө холбоо орж ирсэн. Таныг ингээд телевизээр Аяслын британчуудаар харлаа. Манай нэвтрүүлэг дээр ч ингээд шинэ юу өөрийнхөө мэрэгчлэр ингээд шинэ рекорд тогтоож өгч гэсэн зүйлээр орчихсон. Тэгэхээр одоо уран нуграач хүн яг ямар төрөл зүйлээр Гиннесийн нэрнд одоо бичигдэх боломжтой вэ? Яг юугаа хэмжүүлдэг юм бэ? Уран нуграачтай бол их л цөөхөн л ордог юм байлээ л дээ. Тэгээ ялангуяа нөгөө манай Монголын уран нуграалтай нэлээд дэлхийд өндөр түвшинд ордог. Тэгээд тэд нэр бол зөвөр тэр телевизээр гарахтаа ингээд аман дээрээ ингээд тогтоод ингээд явчихсан тэрүүгээрээ орооч гэж санал ирээд тэгээд тийм шүдэрээ зур тогтно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэдэн минут хэдэн секунд тогтох вэ?
хамгийн анх тэд нар чинь бол мэрэгжлийн миний үг бол сайн мэдгүй те. Ерөнхийдөө 20 секунд татлан тогтоогоо 20-с дээшээ тогтох юм бол гинсэн рекорд тогтооно гэсэн шалгуур тавьсан. Ямар санагдж 20-с дээш барыг болчих гэж бодогч юу? Мэргэжлийн хүний хувьд бол бид нар чинь тоглолтын 5 секунд л зөвхөн. Тэгэхээр урт юм байна. Чинь 3-4 дахин урт байна тийм үү? Та тэгээ хэдэн секунд тогтсон бэ? Ялангуяа бэлтгэлгүй наач шиг гэвэнд нэг намын сандаа хичээлдээ бэлтгэлээ хичээлээ хийгээ шалгалтандаа бэлдээд сууж явахдаа л 20 секунд ч нэлээд л урт санагдсан. Тэгээ яхаа үзээд аал тий. Ингээд тэгээ би 33 секунд анхныхаа рекордыг хийгээд 7 хоногийн дараа Итали дахиж урагдаад рекордоо эвдээч манай хэлийц дээр ч тэгээд тэрийг 50 секунд болгож эвдчихсэн. За гайхалтай байна. Мэдээж яг уран нуграач хүн бол харьцангуй бусад мэрэгжилтэй харьцуулахад эрт дэвтүрт гардаг. Тэгэхэд дэвтүрт гарсан уран нуграачтай ярихад голдуу тэр чиглэлээр багшлах юм уу сургалт явуулах чиглэлээр ажиллаж идэг. Таны хувьд одоо бас миний ойлгож байгаагийн энэ заалт сургалт явуулж байгаа юм шиг байна. Хизэнээс сургалт явуулж эхлэв. Тэгээ англичууд ер нь уран нугралтыг хэр сонирхдаг хинд заадгийн энд олон шагнартай болж гин үү? Тэр obviously Британчдын дараа тэгээд ер нь бол уран нугралт гэдэг бол айгүй олон хүнд хүрсэн лээ. Дэлхийн хэмжээнд хүмүүс тодорхой хэмжээгээр уран нугралтын Британчууд ч гэсэн тийм ойлголттой болсон. Тэгээд сонирхдаг хүмүүс ялангуяа надтай өөрсдөө биеэр холбоо барьж тэ имэйлээр айгүй олон хэдэн зуун хүмүүс холбоо яриад ингээд та нугралтаа заадаг уу яадаг гэд айгүй их удаан тийм хүсэл төрсөн л дээ. Тэгэхээр үгүй яах вэ явуулаад үзье ингэж их хүн сонирхож байгаа юм чинь гэд нэг өдөр хүмүүс цуглаа зар тараагаад өөрөө циркийн сургуулийн өмнө дээр нь зар тараасан чинь айгүй олон хүн ирсэн. Тэгээд нугралтын зөвхөн тэ хамгийн бага хэмжээний элементүүдийг зааж өгөө тэгээд яасан чинь бэлтгэлийн дараа нэг санал хүсэлтийг асуусан чинь 7 хоног болгон явуулж өгөөч гэдэг. Энэ хүмүүс мэдээж нуграач болох гэж ямар насны хүмүүс болдог вэ? Эрэгтэй хүн ирэх үү, эмэгтэй хүн ирэх үү? Яг одооны миний оюутнууд бол ерөөсөө бүгд 20 наснаас дээш насны хүн 20-с одоо 50 хүртэлх насны оюутнууд байдаг. Дандаа насанд хүрэхчээд шууд нугралт гэхээр анхнаа ойлголтын сайн мэдгүй бүр амар нуграал ингэдэм бах гэдэгсэн нугралчин бол тэгэж эхэлдэггүй ялангуяа эднэр шиг насанд хүрсэн хүмүүс шууд хийж чадахгүй. Зүгээр ерөнхий сонголтууд ордог ерөнхийдөө тэгээд тодорхой хэмжээгээр бас төвшөнд хүрсэн хүмүүсийг нь сонирхлоор ингээ хуваар аваад бас энэ хүмүүс тэгээд ер нь ямар зорилгоор нугралт сонирхоод байгаа юм бэ? Мэдээж нуграач болохгүй байх гэж би бодож байна. Нуграач ягаад хэрэг багасаа мэрэгжлийн нуграачдууд их багасаа нөгөө ясна одоо хат бигчээгүй хатуужаагүй байгаа дээр хэлдэг баг. Тэгэхээр энэ уусаа зүгээр хобби байна уу? Тэр юу вэ? Зарим хүмүүст бол хобби, зарим манай оюутнууд ирлээд яг юм би таны ингээ YouTube-ээр үзсэн. Тэгээ таныг дөөрөөгд хийдэг юм аа гэдэг бас мундаг хүмүүс болсон хүмүүсээ наснаа төрөлхийн уян. Зарим нь болохоор зүгээр нөө ерөнхийдөө бол эрүүл мэнд талаас айгүй хаадаг сонголтыг тэгээд жишээлбэл циркэн жүжигчин болоо илүү сайн сонголттой хаан болоос шинэ юм сурах тамаар байдаг. Жирийн хүмүүсд алжаалаа тайлах гэх мэтчлэн. Тэгэхээр мэдээж тодорхой төлбөртэй байх бах. Одоо энэ спорт одоо комплекс тогтолборын энэ өрөөгч юм уу төрөөсөлж яваад хийчих гэсэн үг байна гэж ойлгож болох уу юм? Тийм. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүмүүсийг сонирхоод ирэхээр нөгөө би байраа томсохгүй болохгүй. Тэгээд ер нь уран нугралтынхаа дууланг л одоо энэ спорт төвд нэг яг одоогоор хичнээн одоо шавтай оюутантай байгаа. 7 хоногийн би тогтмол 3 өдөр заадаг. Тэгээд нэг классанда нэг ангитай бол 10 хүнээс дээш авдаггүй 10 хүнээ яагаад гэвэл би ганц. Тэгэхээр одоо 30 хүн байгаа гэсэн үг. 7 хоногт 30 оюутан. Дээр нь бас гайг бас төвшөнд хүрсэн хүмүүс чинь хуваараа гэрээрээ бас заалгана. Тэр нь болохоор одоогийн байдлаар 7 хүн бас. Ер нь бааргаад хөрчнө. Энэ авиасны британчуудад орсон явдал бол таныг бас олон нийтэд зөвхөн таныг гэлтгүү энэ циркийн урлыг уран нугралтыг олон нийтэд түгээхэд бол их чухал үүрэг гүйцэтгэж байна. Их чухал үүрэг гүйцэтгсэн. Тий. Одоогоор ингээд 5 жил дугуулангаа явуулж инхэд одоо бол уран нугралтын тэ одоо
сонголтын эрүүл мэндийн талаас айгүй их мэдээж ойлголт авж байгаа хүмүүс бас тэр хүмүүсийн ажил үйлс айгүй хэрэг болж байгаа. Манай оюутнууд ерөнхийдөө нэлээд бас юундэ мэрэгчлээ гайгүй болчихсон. Тийм болохоор эрэлт хэрэгцээ бүрлэх өндөр. Ер нь бол өөрөөрөө бол өөрийнхөө мэрэгчлэр өөрийнхөө аяас чадвараар Монголоо сурчилж явсан байна гэж ойлгож болох юм байна. Түүнээс гадна таны бас одоо нэг эзэмшиж байгаа мэрэгжил эзэмшсэн ч байгаа бах. Хууль, эрх зүй, олон улсын бизнес гэсэн юм хэлжсэн да тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй хөзийнээс хэл суралцсан. Цаашдаа бас энэ чиглэлээр ажиллах уу? Мэдээж миний одоо дараагийн мэрэгчлэл маань одоо хууль дагнасан байгаа бай. Мэдээж уран нугалтаараа олон жил явж чадахгүй болох нь ирээдүйдээ өөрийгөө бэлтсэн юм л да. Тэгээд анх хуулийн бэлтгэл ажил явж эхлээд тэгээд бэлтгэлээ гайгүй төгсчээд ерөнхийдөө ер нь энэ чиглэлд их сонирхолтой санагдаа бакалавртаа орсон. Тэгээд бакалавртаа сурчаад бас их хангалттай биш юм шиг санагдав. Тэгээ магистртаа сураад тэгээд магистраа сая өнгөрсөн намар 2011 оны намар төгссөн. Тэгээд одоогийн мэрэгжил маань болохоор олон улсын санхүү эдийн засгийн хууч гэсэн зэрэгтэй. За их баярлалаа цаг зав гарган бидэнд явцлага өгсөнд. Таны ажилд амжилт хүсье. Илүү их олон амжилт гаргаарай. Гайхалтай байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр та ресторан ажиллаж байгаа юм байна. Таны өөрийн мэрэгжил зураач гэсэн. Тэгэхээр одоо мэдээж энэ хоол зураг хоёрын хооронд нэлээд том зай байгаа бах. Тэр нь яаж яваа зураач хүм хоолны газараа ээж ажиллах, ресторан ээж ажиллах гэдэг бодол төр байна. За энэ их сонио би ер нь хоол гэдэг чинь ер нь урлаг шүү дээ. Бас зураг. Ер нь сайхан үзэмжтэй хоолыг хүн идэх сонирхол төрдөг тийм ээ. Тийм учраас ер нь хоол гэдэг бол урлаг л гэж бодож байна. Яагаад болохгүй гэж зураач хүн. Манай одоо би ер нь Итали хоолнд их дуртай. Тэгээд манай энэ одоо гэр бүлийн хүмүүс маань Итали хоолны ресторантай. Тэг өөрөө бол тэр айгүй асар олон жилийн одоо туршлагатай. Тэгээд би өөрөө санал болгоод Итали хоолны ресторан байгуулад дотор нь одоо миний өөрийн одоо зураг урамтай байх хэрэгтэй байна. Яг л энэ Англид би судалгаа хийсэн. Ерөөсөө ямар ч тийм миний одоо бодож байгаа шиг ресторан байгаагүй учраас би өөрийнхөө бодож байгаа юмыг ягаад энэ хүний нутагт юм сонин гоё дизайнтай тохижуулж болдгоо ингээд тэгээд тохижуулсан. Тэгээд яг рестораны дотоод тохижилт сайн байгаагийн хувьд болоод бас хоолны амт хоёроос шалтгаалж хүмүүс үйлчлүүлэгчд их хурж ирдэг. Тэгээд орж ирсэн хүмүүс маань ямар сайханд тохижилттай юм бэ? Хин зурсан энэ зургийг одоо энэ Итали танаа энэ хоолыг би өдөр болгоо орж ирж идмээр ингээд одоо манайх байнгын үйлчлүүлэгчтэй. Тэгээ энэ тал дээр би өөрөө айгу сэтгэл өндөр байдгийг. Өөрөө би зураг зурна. Тэгээд ресторанда би зураг зурдсан шүү дээ. Би тийм хүмүүс ажиллаж надад ажил хийж өгөөл би өөрөө зүгээр завандаа зураг зураад ерөнхийдөө бол завтаа үедээ би ажилчдынхаа хийж явж байгаа ажлын явцыг хараад буруу юм хийж байгаа юм бол ингэж хийдэг. Би өөрөө бол асар их рестораны хоол хийх болоод тэгээд рестораны одоо салат бүх төрлийн салат тэгээд одоо бүх их олон төрлийн Английн энэ олон төрлийн бүх дринкс нүүдийг бүгдийг нь одоо суралцсан. Ерөөсөө тэднэрт бол бүгдээрэнд нь багш гэсэн үг. Ер нь альч талаа. Мэдээж альва одоо байгууллага ялангуяа ресторан гэдэг бол тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээх баха. Англид бол тэр шаардлагууд нэлээд өндөр байдаг. Энэ тал дээр яаж ажиллах юм бэ? За энэ маш өндөр шаардлагатай байдгийг. Ерөөсөө анх рестораныг байгуулж эхэлж байх үеэс эхлээл ерөөсөө бидний үүрэг хариуцлага ерөөсөө өндөрсөө явцдаг. Ягдгүй л ресторанд одоо бид нар тэр хүний одоо хүн амны одоо юутай холбоотой шүү дээ. Хоол хүнс хэрэг тааруулах нь эрүүл ахын шаардлага хангахгүй байх юм бол одоо ямар нэгэн хүн өвдөх авдах тэр битгий хил шалан дээр халтарч унаад гэмтэл авах. Тэр битэл ямар нэгэн тохиолдлоор ресторан дотор амнасаа алдахад одоо 5 сая
паунтын одоо төлбөр төлөх тийм одоо юутай бид нар хатарч унах ч байдаг юм уу одоо тэр бүх хүмүүс тэр хүний бүх одоо тэр инсүрэнсийг бид нар хариуцах ёстой. Тэгээд энэ одоо худалдаж авж байгаа одоо энэ ресторан зарцуулагдсан будаг, шунх, хоол, хүнс, тоног төхөөрөмж бүх юмыг бол бид нар бол такс төлөх ёстой. 3 сар тутам. Тэр битэл гадаа тавьсан сандал, ширээ ингээд хүмүүс сайн угаад хоол үдээ сууж ахт нэг хүн орж ирж байгаа. Та одоо энэ чинь лиценз юугаа төлсөн үү гэж байгаа. Үгүй гэсэн чинь та энийгээ төлөөрөө гэл. Тэгээ шууд за төлөе хэдийн гэж шууд мөнгөний өгсөн чинь төлбөрөө төлөөл тэгээ яваад өгчих. Ерөөсөө энэ Англид бол ерөөсөө тэр татвар түрээс интернет дээрээ бол айгүй ерөөсөө хүмүүс нь айгүй хариуцлагатай ханддаг. Мэдээж олон Итали ресторан байгаа ба. Лондонд. Тэгэхээр өрсөлдөгч, бизнесийн өрсөлдөгчд ихтэй байх. Танай рестораны хувьд ер нь хөл дээрээ хэрэг тогтсон байна. Тодорхой өрсөлдөгчтэй болж амжсан байхаа. Тийм. Ерөнхийдөө бол манайх би бол Лондонд биш Брайтон хотод байхгүй. Тийм. Тэгээд тэнд бол нэг Итали ресторанта тэр маань болохоор олон жилийн түүхтэй, олон жил болж байгаа ресторан манай одоо гэр бүлийн хүмүүс маань анх үүсгэн байгуулсан. Одоо саяны энэ Да Винчи гэдэг нэртэй бол байгуулагдаад 8 сар болж байгаа ресторан байсан. Яг миний өөрийн одоо гардаж ажиллаж өөрөө одоо дотоод бүх тогтчлт дизайныг гаргаж хийсэн. Да Винчи гэдэг нэр өгсөн ч бас би өөрөө зураач болохоор бараг л элбэг заяа гэдэг нэр өгчмөр л санагдаад байсан. Тэгээ би одоо тийм нэртэй хүн биш болохоор одоо Да Винчи гэдгийн Итали хоолныгаас тийм нэрийг л өгсөн. Тийм. Хэр удаж ийн вэ одоо ресторан? Одоо бол нэг 8 сар л болж байгаа. Ерөөсөө дотоод гадаад бүх дизайныг нөөрэ гаргасан. Англид бол асар үнэтэйтэй нөгөө энэ дотоод дизайныг гаргахад зөвхөн нэг жоохон зураг зураад ирэхдээ л 400 паунд нэгж байгаа. Тэр нь ерөөсөө миний хамаг нервийг барцсан. Яг гэвэл айгүй надад таалагддаг байхгүй. Би айгүй өндөр өөр их гоё юм бодож исэн болоо тэр юм уу? Эсвэл өөр урлагийн биш хүнд үзүүлсэн бол таалагдах гэсэн юм билүү? Миний одоо өөрийн нүд одоо миний бодож исэн юм бол асар ондоо байсан. Та яг өөрийнхөө одоо мэрэгжлийн чиглэлээр бас одоо хэрхэн юу хийж ажиллаж байна вэ? Мэдээж одоо зураач хүн зураг зурахгүй байж чадахгүй байгаа бах. Тийм би байнга л ресторанда зураг сууж идэг. Манай энэ үйлчлүүлэгч нар намайг мэддэг болсон шүү дээ. Одоо бүр байнга орж ирэл элбэг заа энийг зураад өгөөч. Чиний үзэсгэлэн хизээ гарах гэж энийг гэж ингээл ингэдгийн. Тэгээд би сая энэ рестораныг хичнээн байгуулсан ч гэсэн би сая энэ Оксфордод үзэсгэлэнгээ одоо энэ Монголын арт культур центртэй нийлээд 4-5 зураачд оролцсон. Тэрэн дээр Монголын 150 орны 30 одоо 150 орноос одоо 3 хүн улс шагнал авахд Монгол одоо best artist гэсэн шагналыг бид 5 зураач авсан шүү дээ. 5 л. Тий. Одоо энэ Mongolian Art Culture Center гэдэг энэ Өнөрмагийн маань одоо өдөртөн зохион байгуулсан юу байна. Тэгээд энэ митийн амжилт гаргавсан. Тэгээд өнөөдөр би энэ илтгэлийг тавьд одоо энэ рестораны юугаар тавьсан. 2007 онд би Солонгост Монголын одоо орчин үеийн урлаг гэдгээр би бас илтгэлээ тавьж ирсэн. Тэгээ хүний амьдрал янз янз л байх юм даа. Ер нь цагаар л ингэж өөрчлөгдөх юм. За их баярлалаа таны одоо рестораны болоод уран бүтээлийн ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр энэ удаад бид Лондон Монгол хоёрыг одоо холбоон бас нэгэн бизнесийн үйл ажиллагаа байгаа залуучуудтай уулзаад байна. Тэгэхээр энэ маань өнөр шоп гэдэг нэрийн дор одоо үйл ажиллагаа явуулсан юм байна. Миний ойлгож байгаагаар бол үндсэндээ одоо хэн нэгэн хүн англиар юм худалдаж авах одоо өнөр шопоор дуушлуулж үйлдвэрлэж болдог гэж ойлгож байна. Яг зөв. Түүнээс гадна бизнес эрхлэлийг хүсэж байгаа одоо бизнес англиас одоо бараа захиалж авах бизнес онгойлгохыг хүсэж байгаа хүмүүс бас биднээс зодолж байгаа. Өөрөөр хэлбэл магадгүй монголчууд англи бизнес эрхлэгийг тавхан одоо тавхан дамжуулах тусалцаад хэлмэж байна. Тэгэхээр та одоо бидний хүн ажиллаж байна. Ямар үйл ажиллагаа явуулж байна? Хэзээ үйл ажиллагаа хийлээ? За манай ерөнхийдөө
үйл ажиллагаа бол албан ёсоор 2011 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Манчестер, Англи улсын Манчестер хотод байршилтай. Одоо нийт бүрэлдэхүүн маань Англи улс дөрвөн бүрэлдэхүүнтэй байна. Монгол улс гарын бүрэлдэхүүнтэй байгаа. Учир нь яг үгүй Англи улс гарч байгаа. Хүний хүч маань илүү их гарч байгаа гэдэг утгаараа. Яаж анх одоо энэ санааг гаргасан юм? Анх одоо юунаас сэдэж ийм ажил хийх гэж бодсон байна? Ер нь яг анх санаачлсан арга маань болохоор ерөөсөө одоо энэ англиас хүмүүс ерөөдөө бараа авъя гэхэд хүн таньдаг хүнтэй байх хэрэгтэй, айлгүй хамаатан садна ах дүүстэй байх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол тийм хүн байхгүй бол ерөнхийдөө боломжгүй байдаг байсан. Одоо бол би яадаг вэ гэхээр тэр зүйлс одоо нээлттэй дээрээс нас ямар ч үйлчлэгийн нэг хөсөлгөхгүйгээр бүх төрлийн бараг үнцгүүн нэр захиалаад авч байгаа. Тэгэхээр та нар яаж дундаас нь шаарах вэ? Бид бол 100% тээвэрлэлтэй хариуцж байгаа. Тийм үнэгүй үйлчлэгийн өөрөөс авахгүй тулаас одоо биднээсийн тэгэхээр та нар тээвэрлэлтээс өмнөсөнд ашиглаж авч байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ямар бараа бүтээгдэхүүн байх вэ? Миний ойлгож байгаагаар бол бас машин сүүлүүд Европоос Монгол ангид орж ирж байна. Тийм манайх бол одоо бүх төрлийн евро стандартын машин болон одоо сэтг одоо намаасаа ирээдүйдээ одоо бүр технологи одоо Европын технологи Монгол руу одоо нэвтрүүлэх Европын хөгжлийг бас Монгол руу нэвтрүүлэх төр талаар одоо бараа бүтээгдэхүүн бүх төрлийн юмыг одоо шилжүүлж байгаа. Тийм болохоор манайх 24 цагийн онлайн туслах юм байна. Тэгэхээр 24/7 тийм болохоор угаасаа Монголд өнгөртэй ажиллаад харж байл манай шансигааны гэж логин нэгээл 24 цагийн чатаа болохоор англиас дуртай юм асуудаг бас том төхөөрөмж бараа бүтээгдэхүүн. Тэгвэл бид эндээ угаасаа офстой яг ингээд сууж ажиллаа хийгээ сууж байгаа болохоор тэр одоо авсан газрын том төхөөрөмж юу вэ тэрийг шууд цааш нь буцаж асуугаа мэдээллийн шууд тэр дорн дамжуулдаг. Тийм болохоор шийдлэлээрээ маш шуурхай мэдээлэл өгдөг. Тэгэхээр та хэд ч юм бол ээлжлээд нөгөө цагийн зөрүүнээс болоод энэ шишүүн сууж байгаа юм шүү. Тийм ер нь 24/7. Яг гоо мэдээ цагийн зөрүүгээр Монгол талх манай Монгол тал 12 цаг явдаг. Манай англи тал 12 цаг. Жишээ нь одоо магадгүй сүүл үед манайхан янз бүрийн одоо зүйл энэ тэндээс судалж авдаг болсон. Эндээс нэг магадгүй дэлгүүрийн вебсайт руу ороод тэр тийм үнэтэй байна гэж хараад явал таахаар захиалуулж болох юм шүү дээ. Зөв. Энэ нэг одоо ном авах гэсэн гэдэг юм, гутал авах гэсэн гэдэг юм, машин авах гэсэн гэдэг ч юм уу. Тэрийг одоо таах хүн хэлчих юм шүү дээ. Тийм яг зөв. Тэр нь болохоор ерөнхийдөө биднээсийн үйлчлэгийн цаар өөрөө нэг цаар бүгд гар хийж болохоор за мэд машинаас ахуулаад тэ өмнөд хүртэл бүх төрлийн бараг шууд захиалаад авдагаараа давталтай. Мэдээж Монгол англи хоёрын хооронд нэг зай байгаа. Бараг онгоцоор тээвэрлэхний үйл үнэтэй болно. Газар усаар тээвэрлэхний үйл хамгийн хямд байна. Тэгэхээр тээвэрлэлтээр нь тэр их хугацаа ямар одоо замууд байдаг. Ямар боломжууд байна. За ерөнхийдөө манай агарын тээвэрлэлт бол 7 хоногд явж байгаа. Тэр маань ерөнхийдөө олон улсын стандартаар Монгол улсад хүрэх хугацаа бол 7-аас 14 хоног байдаг. Манай тээвэрлэлт бол дандаа ер нь бол 195% нь бол 7 хоногтой агаар 7 хоногтой хурж биелүүлэгддэг. Газрын тээвэрлэлт бол сар болго явж байгаа. Энэ маань Монгол англиас хөдөлснөөс хойш 40-50 хоног төр Монгол болж байгаа. Тэгээд яг үүн дээр нэмээ хэлэхэд манайх 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо тэгээд саяхан статистик харахад ойролцоогоор 8000-аас одоо энэ чинээс ачаа явуулдаг зөвхөн захиалгаар авж байгаа хүмүүсийг тооцоход ойролцоогоор 8000-аас дээш гарсан захиалга биднээс хөргөж өгч амжилттай гүйцэтгэсэн үйлдэл байгаа. Энд та бүхэн бол албан ёсоор аж ахуй нэгж болоод бүртгүүлээд англи улс татвар төлөж явж байгаа юм. Зөв. Албан ёсны офстой тэгээд яг 1-ээс 5 дахь яг ажлын цагаар ажиллаа хийгээл. Заримдаа яг мэдээж өөрсдийн болохоор илүү цаг ажиллаа. Үйлчлүүлэгч хэр их байх вэ? Манайд бол ерөнхийдөө тогтсон одоо биднээсийн дуудлагаар VIP үйлчлэгчнэр ихтэй. Тэгээд шинээр үйлчлэгчнэр биднээсийн одоо давуу талыг мэдэрч одоо жишээл Америкаас захиалж бараад гэсэн хүмүүс бол англиас захиалж орж ирэх нь одоо ихсэж байна. Учир нь биднээсийн давуу тал бол байна. Түрүүн манай гамбол тайлбарч хэлсэн тайлбар $24 та хүссэн үедээ өөрийнхөө бараа болон бизнесийн төлбөрийг мэдэх боломжтой. Дээрэс нь ямар ч нэмэгдэл өрсөлдөхгүйгээр энэ бол үнээр алтан боломж юм. Монголоос нааш нь бараа янз бүрийн одоо хүмүүс сонирхох тохиолдол хэрэг гэдэг тийм үйл ажиллагаа явуулах боломжтой. Биднээс энэ 2016 оноос ахвал энэ тал дээр ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Одоо үндэсний үйлдвэрлэлээ одоо тэхэнд бол биднээс Монголд очиж үндэсний үйлдвэрлэлийн судалгаа явуулна. Тодорхой хэмжээний биднээс судалсан бараанд байгаа. Тэрийг 16 оноос эхлэж хэрэгжүүлэхээр
Би өөртөө ингээ Монголоос энд авчирвал юу авчирвал хин сонирхдаг мэдэхгүй байна л да. Магадгүй та нэг хэлсэн гэсэн. Тэгэхээр жишээ гаргаад хэлвэл болов. Жишээгүүд яг одоогийн байдлаар судалгааны зарчимд явж байгаа болохоор яг бүгдийг хэлэх боломжгүй нь яг жишээ нь жишээ чинь. За жишээ нь гэвэл Жацрагн байна тийм. Жацрагн гэдэг бол манай бас Монгол улсын бас гарын сагнич болсон нэг бараа бүтээгдэхүүн түүнийг боловсруулан оруулж ирснээр одоо манай Монгол ажлын байр гарах тэр Европ бүдний стандарт, хоолны стандарт Монгол нэвтрэхтэй мэдчлээ олон давуу талууд нэгдэх боломжтой. Тэрнээс гадна тэгээд Монгол орны чинь зөндөө бараар бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгээд тэрийг судалгаа хийж байгаа оруулж Монгол орныхоо үндэсний үйлдвэрийг дэмжих тэр талаар бол одоо 16 оноос эхлээд маш их шоу ажиллаж байгаа. Одоохондоо бол яг Евро стандартыг одоо илүү яг энэ Евро стандартыг Еврокап авцаас үндэснүүнээс Монгол руу тээвэрлж байгаа болохоор одоо Ламаса, Mercedes, BMW, Range Rover гэдэг сэдвүүд Монголд маш үүдээ хүмүүс Европ машины сэлбэгүүнтэй гэдэг манайх тэрийг бол явандаа яг үндэснүүнээр тээвэрлж байгаа болохоор Япон машины сэлбэгний ялгааг болгож байгаа. Зөвхөн тээврийн үнээр бэлж байгаа болохоор тэгэж агаараа яж байгаа хүн сэлбэг газар яж байгаа хотоо орцдоор одоо тиймэрхүү сэлбэг жижиг сэлбэг манайх агаараа яж байгаа шүү дээ. Ирээдүйд яг хөө Монголынхоо одоо эндээс Европ орны одоо хамт хөрөмжтэй бүхэл одоо соёлыг жижиг арлын соёлыг одоо тийш нь Монгол руу одоо хэвтрүүлэх тийм бодол санаатай төлөвлөлтөд ажиллаж байгаа гэж байна. Тэгэхээр та түрүү маш сонирхолтой сэдвээр илтгэл тавилаа. Монголд магадгүй тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг байх. Ихтэй сургуулиуд одоо мэрэгжлийн боловсрол олгож байгаа сургуулиуд маань за ажил олгогчтойгоо хэрхэн одоо хамтран ажиллаж чадахгүй нэ гэдэг сэдвээр Англид болохоор энэ хизэнээс яаж шийдэгдсэн асуудал гэдэг тухай их сонирхолтой сэдв ярьсан. Тэгэд яг Англид байгаа энэ хөтөлбөр нь бол apprenticeship. Одоо энийг юу гэж орчуулах вэ? Энэний үг түүхийн тухай одоо тайлбарлаж өгөхгүй юу? За их баярлалаа. Apprenticeship scheme буюу apprentice хөтөлбөр нь 16-аас 24 насны оюутан залуучуудад ажлын дадлага болгох засгийн газрын тэтгэлэгтэй хөтөлбөр байгаа. Анх энэ хөтөлбөр 1914 онд Англид үйлдвэрийн ажилчид бэлтгэх, фермерүүд бэлтгэх зорилготойгоор анх эхэлжсэн болвол өнөөдөр Европын бүх орнуудад нээлттэй Британд байгаа 5 ажил олгогчдын нэг нь энэ хөтөлбөрт хамрагддаг ийм том хөтөлбөр болоод өргөжсөн байгаа. Түүнээс гадна зөвхөн өнгөрсөн оны хугацаанд тэгэхээр Британий ажил олгогчид энэ хөтөлбөрт хамрагдсанаар 1.845 тэрбум фунт стерлингийн хэмжээнд. Тэгэхээр маш энгийнээр ойлгох юм бол үндсэндээ сурч байх явцдаа ажил олгогчтойгоо холбогдоод тэгээ ажлын дадлаг туршилттай болно гэж ойлгох уу? Тийм. Ажил олгогчтойгоо холбогдохоос гадна Британий хамгийн гол онцлог нь бол ажил олгогчид нь өөрсдөө ажилч дадлагдагчтай авдаг хүмүүс олж авдаг гэсэн. Тэгэхээр энэ хөтөлбөрийн одоо аль талдаа байх ашиг тусны тухай гэж үгүй. Өөрөөр хэлбэл ажиллаж байгаа компанид ямар ашиг тустай, тэр ажиллаж байгаа хүнд ямар ашиг тустай. Нийгэмд миний ойлгож байгаагаар бол ажилгүйдлийн төлөө өрс буурах байна. Тэгэл байх уу. Энэ нь бол нэгдүгээр маш олон ашиг тустай та. Яг гурван түвшнээр яриад үзье. Эхний тохиолдолд бол мэдээж ажил олгогчид ямар ашиг тустай юм бэ гэхээр Британий засгийн газраас 50-аас доош хүнтэй компаниудад нэг жилдээ 5 хүртэлх ажилтныг ажилтны тус бүрийн 1500 фунт стерлингийн энэ цалинг өгөөрэй гэд шууд тэтгэлэг өгдөг. Тэр нь бол тэгээд тэрнээс гадна үйлчлүүлэгчд нь энэ бол нөгөө нэг нийгэмд үзүүлж байгаа байр суурьаараа ч гэсэн шүү дээ. Үйлчлүүлэгчд нь маш таатай ханддаг. Ажлын бүтээмжийг өндөрсгдөг. Тэрнээс хамгийн гол зүйл нь ажил олгогчдод маш сайн ажилтан бэлтгэж авах үнсэн гол арга замууд өөр ингэсэн. Тэгээд тэд нар нь бас хайж орхиж явдаггүй гэсэн. Тэгээд үнэнч ажилтан бэлтгээд авчлаа гэсэн. Ажил олгогч нарын хувьд ч гэсэн мэдээж нэг төрлийн цагийн ажил гэж ойлгож болох уу бид нар? Болно. Энд угаасаа бүх цалингийнх нь хөтөлбөр нь цагийн ажиллаар явуулдаг. Тэгэхээр цагийн ажиллаар тэр компани ч гэсэн санхүүгийн хэмнэлттэй юм биш үү? Одоо маш өндөр цалин төлөөд байхгүй. Тийм. Тэгээд нэг ажилтан нэг дадлагчийг 1-4 жилийн хугацаатай ажилуулдаг. Гэхдээ дадлагын хугацаанд зөвхөн цалингийн доод хэмжээг төлдөг. Тэгээд тийм учраас санхүүгийн маш өндөр ашигтай.
Мэдээж ажиллаж байгаа хүн ч гэсэн ажлын туршлагатай болчихсон төгсөөд ажил хайж явахгүй ажилтай байна гэх мэтлэн олон зүйл байна. Тэгэхээр энэ асуудал Монголд ямар одоо байдалтай байна? Миний ойлгож байгаагаар Монголд бол ажилгүйчүүд их байна. Нэг сургууль төгсчдөг, компаниуд голлогддог. Тэгэхээр энэ тухай одоо хийхгүй. Тийм. Энэ бол маш өнөөдөр тулгамдсан асуудал болчиход байна л да. Миний өөрөө яг судалгаач гэсэн яг Монголын менежментийн чиглэлээр нэлээд судалгаа хийж байгаа. Өнгөрсөн жил би 4 сар Монголын компаниудын захирлуудтай уулзаж явлаа. Тэгэхэд хамгийн гол асуудал нь сайн ажилтаа олдохгүй байна гэсэн л ийм л асуудал айгүйх яригдж байгаа байхгүй юу. Гэсэн хэрнээ өнөөдөр Монголд 101 ихтэй сургуультай жил болгон 178 мянган гарan оюутнууд төгсөж байгаа. Тэрний 38 мянган бизнес мэргэжлийн бизнес менежментийн чиглэлээр төгсөж байгаа. Тэгэхээр энэ хоёр ерөөсөө хавцалдаж өгөхгүй байгаа юм л да. Тэгэхээр магадгүй асуудал нь юундаа байна гэхээр нэгдүгээр онлын талаар манайхан өнөөдөр зөвхөн онл их зааж байна. Тэгээд хамгийн гол юм нь их сургуулиуд бизнесийн орчинтой ерөөсөө ямар ч харилцаа, уялдаа, холбоо алга, хамтын ажиллагаа байхгүй. Тэгэхээр энэ хамтын ажиллагааг өргөжүүлсэний үндсэн дээр л тэр энийг хөгжүүлэх боломжтой. Монголд одоо энэ байдлаас гарах ямар арга зам байна вэ? Магадгүй энэ Англид одоо 1800 оноос хойш хэрэгжижсэн энэ хөтөлбөрийг одоо юу гэдгийг улс нь хэрэгжүүлдэг юм байна шүү дээ, тийм ээ? Тусгай хөрөнгө одоо батлаад ингэж хэрэгжүүлэх боломж бий юу? Бага. Тэгэхээр миний өнөөдрийн ихтгэж гэсэн яг энэ дээр л тулгуурласан л да. Тэгэхээр миний дэвшүүлж байгаа санал болохоор сайн боловсон хүчин бэлтгэн гэдэг бол угаасаа энэ бол Монгол улсын хүний хөгжлийн асуудал. Энэ бол зөвхөн бизнесийн байгууллагуудын асуудал биш, их сургуулийн асуудал биш. Энэ бол засгийн газрын одоо улс төрийн засгийн газрын хэмжээнд яригдах ёстой том асуудал. Их сургуулиуд санаачлаад бизнесийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаад тэднэрт өнөөдөр болохгүй асуудлууд юу вэ? Нэг үе бодвол 25 жилийн өнгөрсөн 25 жилийн туршид бид нар үндэсний хэмжээний том компаниудтай болчихлоо. Тэгэхээр энэ компаниуд өнөөдөр тулгамдж байгаа асуудлууд юу байгаа гэдгийг өнөөдөр их сургуулиудад тэрийг бол шийдэх ёстой, судалгаа хийх ёстой. Та ч гэсэн өөрөө судлаач хүний талаараас импакт гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол маш чухал. Тэрүүн дээр мэдээч засгийн газраас дэмжсэн бодлого явуулаад англи шиг мөнгөнд тэтгэлэг өгдөггүй юмаа гэхэд тийм ээ татвараас хөнгөлсөн чөлөөсөн бодлого ч юм уу баг зэргийн хөнгөлөлт сайшаан дэмжсэн бодлого энэ хөтөлбөртийг дэмжиж байгаа компаниудад олгоод өгөх ёстой баг. Тэгэхээр энэ гурван зүгээс би бинийгээ дэмжиж ирэхээр энэ бол хэрэгжих маш их боломжтой. Өр өгөөжийн хувьд бол маш их аль талдаа маш их өгөөжтэй тийм хөтөлбөр болно. За их баярлалаа таны ажил. Монгол орны одоо соёл, улс төрийн байдал, эдийн засаг маш олон талын асуудлууд бол дэлхийн нийтэд бас байнга яригдж байдаг. Үүний нэг нь бол яа харахгүй соёлын тухай асуудал байгаа. Тэгэхээр манай энэ одоо захин мөртэй холбоо маань за мөн одоо энэ Монгол орны хөгжил чуулга уулзалт маань өнгөрсөн жилээс бол бас нэгэн одоо дэд салбаруудад хуваагдсан ажиллаж байгаа. Тэрний нэг нь бол яа харахгүй энэ урлаг соёлын одоо менежмент арга хэмжээний асуудал байдаг. Үүнийг одоо таар үзэж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ салбарынхаа онцлогийг нэг сайхан хэлээд өгөхгүй юу? За энэ салбар бол манай Монголын урлаг бол дэлхийд үнэхээр одоо экспортлох, сурталчлах юм бүрэн боломжтой. Яагаад гэвэл одоо нүүдэлчин байглаасаа заяасан, тэгээд байгальтайгаа зохицож ингэж дуу хуурн хүртэл одоо тэр байглаасаа авч гарч ирсэн юм сонин одоо хүмүүнээс өсөлөд ингээд дэлхийд гайхагдж байгаа юм урлагууд байдаг. Тэрний түүний хажуугаар одоо уран нууралт, морин хуур, хөгжмөд байна. Үүний хажуугаар бас дагаад одоо сонгодог урлагийн дуучид маань, жүжигчид маань ч гэсэн бас дэлхийн төвцөн дээр өрсөлдөж ингэж уралдаан тэмцээнд оролцож эхэлж байна. Тэгээд энэ бол маш их сайшаалтай хэрэг юм. Яагаад гэвэл угаасаа эн чинь одоо улс орны нэг зөөлөн хүчний бодлого буюу соёлын бодлогын хүрээнд ингээд явагдаж явах хэрэгтэй зүйл байдаг. Манай улсын хувьд бол нөгөө төсөв маш бага төсвөлөгдсөн байдаг учраас одоо биднэрт бол бэрхшээл их тохиолддог л доо. Гадаад орнуудын туршлагаас бид нар ингээд хурлууд дээр яриад байгаа шалтгаан нь болохоор энээс ямар нэгэн сургамж сургаал хичээл аваасаа тэгээд энийг бас засгийн газар маань мөн одоо бүтээлч үйлдвэрлэлийн салбарын
байгууллагууд, төрийн бас байгууллагууд, уран бүтээлч үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа тэр хүмүүс маань бас авч ингэж туршлагыг хэрэгжүүлээсэй гэсэн үүднээс ингээд сая би Британийн болон Европын холбооны туршлагаас бас ярьлаа л да. Тэгэхээр мэдээж энэ зөөлөн хүчний бодлого гэхээр бидний ойлгож байгаагаар бол Монгол улсыг сурчлах одоо олон зүйл сэдв байхын нэг нь бол яхаарахгүй урлаг соёлын одоо солонгосууд бол тэр дуучнаараа байдаг юм, хятадууд бол тэр Холливуудад гарч байгаа жүжигчдэрээ байдаг юм уу. Тэгэхээр Монголд бол ийм боломж байна. Энийг цааш нь хөгжүүлье гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. Яг тийм. Тэгэхээр яг энэ хүрээндээ та бүхэн одоо энэ салбарт яаж нэмэр болж байна вэ? Энэ салбарт яаж одоо тусламж нэмэлт үзүүлэх ажил авах вэ? Бидний үед бол Creative Curating гэдэг нэг төрийн бас байгууллага байгуулсан байгаа. Тэгээд энэ шугамаараа мөн одоо хилийн чандах монголчуудын урлаг соёлын менежмент аялал жуулчлалын хороо гэж байгуулагдсан. Тэр хорооныхоо шугамаар аль болох одоо төр засгийн байгууллагатайгаа нийлж бодлого боловсруулалтад санал оруулах, өөрсдийнхөө одоо хуваалцах туршлага байвал тэрнийг бас хуваалцах, хамтран ажиллах боломж олцоо байвал уран бүтээлчтэйгээ болон төр засагтайгаа хамтран ажиллах ийм байр суурьтай ажиллаж байгаа. Тэгээд Монголын урлаг соёл уран бүтээлч үйлдвэрийн салбарын бол бүрэн бололцоо байгаа. Тухайлбал одоо бид нарын хийсэн ажил гэх юм бол хамгийн сүүлийн ажил одоо Алтан уураг хамтлагийн хөгжмийг одоо Марко Поло Netflix-ийн Марко Поло кинонд бол лицензлүүлсэн байгаа. Тэгээд энийг бол киноны туршид ашиглаж байгаа 10 эпизод хэрэгэлсэн. Одоо дахиад 10 анги нэмэгдэж байгаа. Энэ бол одоо юу хэлж байна гэвэл манай хөгжим соёл бол бас үнэхээр ингээд дэлхийн хүмүүсийг гайхуулах тийм бүрэн чадвар байна гэдгийг харуулж байгаа. Чадвар байгаа, боломж байгаа. Гэтэл тэрэнд нэг уялдаа холбоо менежмент нэг зохион байгуулалтын ажил жоохон дутагдаад. Өөрөөр хэлбэл одоо манайхан баг бүгдээрээ мэдэх гадны энэ томоохон урлагийнхан бол өөр ингэсэн менежерүүдтэй байдаг. Тэр нь менежментээ хийдэг. Манай урлагийнхан бол өөрсдөө бор зүрхээрээ яваад байдаг. Тэгэхээр тэр Монголд байхгүй байгаа дутагдаад байгаа орон зайг та бүхэн нөхөн гэж ойлгож болох уу? Бид одоо эхнээсээ ингээд үйл ажиллагаа эхэлж байгаа. Гэхдээ энэ бол ганц хүний ч юм уу ганц байгууллагын хийх ажил биш. Тийм учраас бид нар ингээд хамтраад ажиллая гэсэн саналуудыг оруулаад тухайлбал одоо хөрөнгө оруулалт татах шаардлагатай эсвэл одоо менежмент шаардлагатай ийм хамтлагууд, уран бүтээлчид, дизайнерууд ч юм уу те мөн IT компанийн ч гэдэг юм бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тийм хүмүүс байх юм бол бид нэр жишээлбэл каталог байгуулъя хамгийн ихний ээлжинд тэрийгээ олон улсад цаацъя. Хэрвээ шаардлагатай гэвэл бид нар менежментийг хамтарч ажиллая гэсэн л ийм хүсэл зоригтой ажиллаж эхлэдэг байгаа. Тэгэхээр саяхан бас Оксфордод нэг үзэсгэлэн гарсан байгаа. Тэгэхээр энэ ямар өчиртэй арга хэмжээ байв? Үүний дараагийн арга хэмжээ төлөвлөж байгаа ямар ажил байгаа вэ? Сая Оксфордод бид нар Монгол улсын 7 уран бүтээлч бас хамтарч ажилладаг 2 швейцар, 1 голланд уран бүтээлчтэй аваад ингээд олон улсын уран зургийн үзэсгэлэн яамагт оролцсон. Ингээд оролцоод Монгол уран бүтээлчдийг бол маш сонирхож хүлээж авсан. Бид нар үзэгчдийн саналаар тэгээд шүүгчдийн шийдвэрээр дэд байрны шагнал хүртэж цомоо шагнуулсан байгаа. Энэ бол бидний олон улсын түвшин дээр гаргасан хамгийн анхны тийм том амжилтээс учраас бид нар маш их баяртай байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо Монгол уран бүтээлчтэй дэлхийн тавцанд олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцуулах тал дээр бас анхаарч ингэж хамтарч ажиллах болно. За их баярлалаа, та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр Лондонд янз бүрийн одоо бизнес эрхлэлтэй монголчуудыг та бүхэндээ танилцуулж байгаа. Энэ удаа бид Broadway Beauty салааны захирал ундрагчтай уулзаад байна. Түрүүн та бас илэрхийлж тавьсан их сонирхолтой байлаа. 2003 онд одоо яг энэ гоо сагнахаа салбарыг нээсэн юм байна. Тэгэхээр яагаад энэ салбарыг нээх болов хүүхдүүгээс хуваалцахгүй юу? За баярлалаа. За өнөөдөр юуны өмнө ингээд надаас ярилцлага аваад яаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд ийм надад завшаа олцсон бол маш их тааламжтай байна. За тэгээ 2003 оны бол 6 сард бол анх бол Broadway Beauty гоо сайхны салоныг бол 3 хүний одоо би бол дүү юм хөргөн хөдөр алдартай бол 3 хүний бүрэлдэхүүнтэй бол анх байгуулсан. За салон байгуулах бол гол учир шалтгаан нь юу байсан бэ гэхэд бол би өөрөө бол 2000 онд бол гоо сайхны мэргэжлэр төгссөн. Ингээд төгсөөд бол гоо сайхны англи төгссөн. Гоо сайхны мэргэжлэр за ингээд миний өөрийн бол Монголын мэргэжил бол би бол анагаах ухааны сургууль төгссөн тийм мэргэжилтэй. За харамслан мэргэжлэрээ бол ажиллаж
цааш нь мэрэгжлээ ахиулах бол ямарч боломжгүй эсэнд бол манай Монголын сургалтын бол юг бол хүлэн зөвшөөрөхгүй. Тийм учраас би бол бүр анханасаа их сурах гэсэн. За энд бол сурахад бол надад бол ямарч тийм сургалтын нөгөө нэг бейс байхгүй. Тэгээд бас мөн суурь байхгүй. Тийм тэгээд хоёрдугаарт бол хэлний бол маш их дутагдaltaй байсан. За ингээд бол гоо сайхны салоныг бол гоо сайхны мэрэгчлэр сурах бол арай бол дөхөм санагдсан. За ингээд гоо сайхны салоны мэрэгчлэр ингээд ороход бол ороод төгсгөд ер нь бол анагаахад төгсөж байгаа юм шиг тэр хэмжээний мэдлэгийг хүний дамтон физиолог за мөн хэрэгжилж байгаа материалын одоо аюулгүй байдлыг тий одоо энд орж байгаа хийм физик ингээ бүх төрлийн мэрэгжлийг бол тэнд бас олж авч гарсан. Тий ингээ мэрэгжлэрээ бол 3 жил шахам ажиллаад өөрийн салоноо нэх бол тий хүмүүс ер нь анх бол бизнес эрхлэхэд бол хүнд бол нэг бол чи өөрөө бизнес эрхлэх санаа төрж өөрөө тэрийг одоо нөгөө санаагаа ингэж хэрэгжүүлж одоо бизнес план боловсруулна эсвэл хэрвээ тийм санаа байхгүй бол чи бусд газар одоо тий бусдад одоо ажиллаж иж тэндээс одоо санаа авч одоо тэрийг өөрөө баялаг болгож баяжуулаад тэгээд өөрөөхөө бол цаашаа хөгжиж бол явах тиймэрхүү. Тэгэхээр мэдээж энэ гоо сайхны сургуульд өгсөн хүмүүс олон л байдаг ба. Тэр болгон бүгдөө салон нээлждэггүй байхаа. Тэгэхээр бизнесийн орчин ер нь хэрвээ анх ингээд нээхэд мэдээж тодорхой хэмжээний асуудлууд болох байх. Бас одоо юу гэдгийг тодорхой хэмжээний хөрөнгө шаарддаг байх. Тэгэхээр тэрийг одоо эхлэлийг хэрхэн тавьсан тухайгаа ярьж өгөө. За тийм ээ тэр бол үнэн бол хүн болгон бол бизнес бол хийхэд бол маш их бол энэ бизнес эрхлээд бол маш их ачаал бол маш их байдаг. За энд бол нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёрдугаарт бол бизнес чи хэр зэрэг эрсдэлтэй байх вэ гэдгийг бол хинч бол шууд үрдэлсэнд хамгаалж хэлэхэд бол маш их бол боломжгүй байдаг. За ингээд бол ямар ч боломжгүй байдаг. За бизнес хийхэд бол хөрөнгө оруулалтаа за миний хувьд өөрийнхөө хувьд л шаагаад ярихад бол манай тий дүүнер болон тий тэд нар бол хөрөнгө оруулалтаар бол би дэмжижсэн. Одоо нэгэснээр family business маягаар одоо тэнгэр бүдийн бизнес маягаар бол энэ бол анх бол суурь тавьж исэн тий. Ингээд бол энэ дөр бол анх бол эхлэхэд бол дутагдaltaй ч бид нэр мэдхгүй тий ингээд амин тулгарч исэн бэрхшээлүүд бол хамгийн их нөө хэлний бэлтгэл баг зэрэг муу учраас тий хоёрдугаарт бол нөгөө англичин бол тий health and safety-гээр бол тий нэг намжлаардаг эрүүл ахуй аюулгүй байдлыг бол маш их анхаардаг учраас бол энэ талаараас шалгалт маш их ирдэг тий ингээл аюу болцол одоо тавьж байгаа нөхцөл бол маш их өндөр байдаг гэсэн. Тэгээ ганц хамгийн гол одоо нөгөө нэг тулгуурлаж байгаа зүйл нь бол үйлчлүүлэгчтэй өөрийнхөө мэдэж эзэмшсэн бүх зүйлээ бол үйлчлүүлэгчтэй одоо тий сэтгэлээсээ одоо хүргэж өгсөн. Одоо тэрнийгээ бол тий эргээд бол бизнес их өгөөж болох байх гэж бол хамгийн их найдаж ирсэн тий. 12 жил. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж энэ салбарт төлөвшөх хэрэгтэй, үйлчлүүлэгчтэй болох хэрэгтэй. Өрсөлдөгч ер нь мэдээж олон байгаа ногоор олон. Одоо тийм Лондонд бол ер нь бол өрсөлдөгч бол маш олон. Би түрүүн ярьсан тийм илтгэл дээр бас ярьсан. Энд бол нийт бол UK-д бол 55 мянган гоо сайхан өсчний салонд ажиллаж байгаа. За тэрэнд бол 245 мянган хүмүүс бол тий гоо сайханч болон одоо ажилчдыг ажлын байраар бол хангаж байгаа гэж бол түрүүн судалгаалсан. За энэ судалгаанаас үзэхэд бол гоо сайхны бизнес бол асар их бол тий хөгжсөн. Энд бол өрсөлдөгч бол маш энэ мэдээж түрүүн яг одоо юу гэдэг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ гэдэг дэрийг олон зүйл байсан. Шивээс байсан, жижиг мис ажилбар байсан. Тэр болгоны тусгай зөвшөөрлүүдийг ав. Тийм тэр болгонд бол тийм шивээс болон одоо хумс энэ бүх төрөл болгонд бол өөрсдийн гэсэн нэг ариун цэврийн хяналтын газартай тэр болгонд бол хандаж бол одоо маягт бүглэх юм уу тийм маягт бүгэж одоо лицензний мөнгөний төлөөд тэрнийхээ дагуу ирж шалгалт хийгээд тэгээд бол ажиллах хэрэгтэй. Ер нь хичнээн үйлчлүүлэгчтэй. Ер нь бол тогтсон үйлчлүүлэгч. За ер нь бол байнгын үйлчлүүлэгч намайг одоо бүр анх гоо сайхны салонд ажиллаж байхаас хойш дагаж ирсэн. Одоо 15 жил одоо миний үйлчлүүлж байгаа хүмүүс бол өнөөдөр хүртэл байдаг. Тэгээд хамгийн нэг гоё одоо мэрэгжлийн одоо ингээд сонгоо те ингээд яг мэрэгчлээ өөрөө хүн яг ингээд үнэнч те ингээд зүрх сэтгэлээсээ ингээд хандах тэр ингээд тэр ингээд хүний сэтгэлд хүрдэг. Тэгээд тийм учраас бол тийм үйлчлүүлэгч маань да над дээр бол стил одоо ирж үйлчлүүлж байгаа тийм. Монголд магадгүй салбар нээх үү? Монголд магадгүй энэ бизнесээ өргөжүүлэх үү? Монголын гоо сайхны салбар одоо юу гэдэг ямар шүү шатанд байдаг юм бол эндээс мэдээж зохицуулах байдаг болов. Тийм Монгол гоо сайхны салбар нээх
талаар бол бодож үзсэн. Тэгээ хүн хүч тэгээ ер нь бол бас жоохон бас ажиллагаас ихтэй би өөрөө ч гэсэн бас тэнд байх шаардлагатай бол тиймэрхүү зүйлүүд бол анзаарчихсан. Тэгээд бол ажиллах хүчний хувьд бол мэрэгжил боловсролын хувьд бол маш их дутмаг. Одоо жишээлбэл ганцхан жишээ дараа авч үзье. Энэ жишээлбэл хумсны мэрэгжилтэй хумсны техникч болохын тулд 1 жил сурдаг. Гоо санаас коллежид. За ингээд 1 жил сурахдаа энэ хүн юу сурах вэ гэдэг тэр ганц хумс гэл хумс засдаг, үрдэг, буддаг тийм хүн биш. Энэ хүн чинь бол бүх одоо гарын анатом физиолог, за айрс гар хумсны ургалт одоо ингээд бүх энэ төрөлтөй холбоотох янз бүрийн хумсны халдварт өвчнгүүд байна ингээд аюул нарийн судалдаг л да. Тийм. Тэгээд мөн одоо хэрэгжилж байгаа материалууд чинь хүний биеинд хортой тэрнээс яаж өөрийгөө болон үйлчлүүлэгч одоо өртөхгүй аюулгүй байдлыг нь бол багасгах талаар ажиллах уу гэл ингээл за үйлчлүүлэгчтэй яаж харьцах вэ мэрэгжлийн төвшөнд хүрч яаж ажиллах вэ тэднийг яаж татах вэ тэднэртэйгээ юу ярих вэ яаж зөвлөх вэ ингээл бүх зүйлүүдийг аюул нарийн зааж өгдөг тэргээр бол маш их онцлогтой. Тэгээд энэ бол Монголд бол яг үнэхээр бол маш их дутмагдаг. Ялангуяа миний бол одоо энэ юугаар дамжуулж бол хэлэх гэж байгаа нэг гол зүйл бол үйлчлүүлэгчтэй харьцааны соёл надад бол маш их дутмаг юм шиг санагддаг. Тэрийг бол одоо ямар нэг гоо санаа соломлон одоо нөгөө санаа чигээр бизнес эрхэлж байгаа хүмүүс хэлгээд тэрийг бол 1 номерт. Англид бол customer үйлчлүүлэгч бол номер 1-д бол тавигддаг. Тэгээс тэд нар ч өөрсдөө үйлчлүүлэгчтэй бид нар үйлчлүүлэгч бид нарыг та нар бол 1 номер тавьж үзэх ёстой гэсэн хандлагатай байдаг. За Монголд бол үйлчлүүлэгч нь биш үйлчилж байгаа хүн нь өөрийгөө чамаас би чамд үйлчлээд байна гэсэн тийм эсрэгээрээ байдаг л да. Тэр бас их тодтогдолтой юм шиг байна. За их баярлалаа таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Ярилцлага өгсөн та бүхэн маш их баярлалаа. Та нартай ч гэсэндээ ажлын өндөр амжилт хүсье. Та тэгэхээр Монголын тухай өөрийнхөө одоо бэлд амьдралтаа сэдвүүлсэн ном бичээд за тэр нь бол үндсэндээ маш их амжилттай болсон. Яагаад анх ном бичээ гэдэг санаа тань төрсөн юм бэ? Хизээ энэ санаа төрсөн бэ? За 2010 онд анх энэ санаа төрсөн. Юунаас эхэлсэн бэ гэхээр зэрэг манай одоо 3 дахь хүүхэд маань бурхан болсон байгаа 3 сартаа да. Тэгээ хүүгээ мөнхрүүлье гэж бодоод би ном бичиж эхэлсэн. Хүүгийнхээ төлөө хүүдээ дурсгалтанд зориулаад тэгээд ингэж бичиж явах хугацаанд бас Монгол гэдэг үгийг гадаадд гараад ирсэн чинь өөр хэрэглээд байна. Тэр үнтэй тааралц учраас зөвөр хэрэглүүлэхийн тулд Монгол гэж хэн юм бэ гэдгийг одоо олон улсад яг амьдралаараа харуулъя гэж бодсон. Өөрөөр хэлэх юм бол тэр даун синдром гэдэг өвчнийг монголоид гэдэг үгийн нэрээр нэрлэсэн байдаг. Тэрнээс үүдэн гэж ойлгох юм. Зөвөр болно 1860-аад оны үед их Британийн эрдэмтэн одоо эмч Джон Лангдон Даун гэдэг хүн одоо тийм асрамжийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар ажиллаж байхдаа одоо онцлог хийх гэж оролцсон байгаа. Тэгэхээр тэр хүний зөвхөн өөрийнх нь ажиглалтаар хэсэг хүмүүс монголчуудтай адилхан монгол царай зүрхтэй тийм хавтгааны үртэй жартгар нүдтэй байнгут нь тэнэг монгол гэсэн Монгол усан тэнэгрэл гэж онцлсан байгаа юм л да. Тэр нь дэлхийд даяар онц болж дэлгэрсэн байна. Тэгэхээр урд та ном бичиж байв. Ном бичиж ерөнхийдөө хүндрэлтэй байгаа. Тэр тусмаа англи хэл дээр бичнэ гэдэг нь амаргүй байна. Урд нь бол би ном бичиж байгаагүй. Яг жоохон бас өгүүлэг бичиж байсан. Гэхдээ бол англи хэл дээр хизээш ном болон өөр зүйл бичиж байгаагүй нь бол миний анхны бүтээл юм байна. Мэдээж анхны бүтээл бичлэхэд амаргүй байсан баг. Ялангуяа хэвлэлийн компани болох ерөнхийдөө хүмүүс яаж хүлээж авч ирсэн бэ хэвлэлийнхэн? Хэвлэлийнхэн за би эхлээд бол мэдээж хэцүү байсан л да. Гэхдээ бол хүн бас мэдээж өөдрөг байсан. Тэгээ би одоо J.K. Rowling, Ian Rankin гэдэг их Британий том зохиолчдыг төлөөлөгч нар руу анх би захиа бичижсэн л да. Тэгээ тэд нар сонирхсон миний сэдвийг. Тэгээд яг сонирхсныхаа дараа бүх номны одоо их хувийг бүгдийг явуулдаа гэж хэлж байгаа юм. Тэр үед нь би бичиж амжаагүй байсан. Зүгээр л нөгөө дээжээсээ явуулсан байсан учраас тэр үед би бэлэн байгаагүй. Тэгээд бол тэр боломжуудыг алдчихсан. Гэхдээ юу ойлгосон бэ гэхээр зэрэг энэ талаар бол хүмүүс сонирхож байна. Хамгийн гол нь би манай бичиж ойлгосон. Тэгээд ер нь бол их төвөгтэй хэцүүлдэ. Хэцүү ер нь бол ном гаргахад бол англи хэл дээр тэгээд мэдээж бид нар бол энэ бол гадаад хэл дээр бичиж чинь алдаа байна тий тэр үнээс
хянуулна, мөн одоо гадаад сэтгэлгээтэй хүмүүсийн сэтгэл хүрхийн тулд тэр чиглэлд тэр төвшөнд бичих ёстой. Тэгэхээр таны ном Amazon дээр бол Kindle дээр бол бестселлер болсон. Хэдэн номноос ер нь дэлгэд орж ив тэнд тохиож агсаал одоо байдгүй. Мэдээж ингэж амжилтанд хүрэхэд таны номны юу нь одоо нөлөөлсөн байдгийг болоо. За тэгэхээр зэрэг сая World Book Day гэдэг болсон л доо. Тэрэн дээр Amazon дэлхийн номны өдөр тэгээд Amazon миний номыг 8 номноос миний номыг бас 8 номонд оруулж цацсан байсан. Номнуудыг авах ёстой номнуудыг нийлгээд тэр нь бол шууд миний тэр номны борлуулалтанд нөлөөлж одоо 2 сая гаруй номны Kindle дээр байгаа 2 сая гаруй номны 54 дээр биш 59 дээр орж биш 49 дээр байна. Ашлаа 49 дээр орж ирж мөн баримтат би бас баярлж лээсэн л да. Тэгээд баримтат амьдрал дээр бодит амьдрал дээр тулгуурлаж бичсэн номнууд дотроо 4 дээр орж ирсэн. Өндөр орсон байна. Ер нь юугаараа ингэж уншигчдын одоо анхаарлыг татваа? Миний бодлоор яг би саяын тэр илтгэл дотроо ярьж ирсэн. Ер нь ном хүний сэтгэлийг хөндөж чадсан тохиолдолд амжилтанд хүрдэг юм байна. Тэгэхээр гонигтай ч юм уу, баяртай ч юм уу ямар нэгэн мэдрэмж төрүүлж амьдралдаа тийм үү тэр номтой надтай адилхан амьдрал байна. Би ийм юм үзсэн штэ гэж тэр хүмүүст мэдрэмж ямар нэгэн мэдрэмж үлдээсэн тохиолдолд ер нь амжилтанд хүрдэг юм байна. Та дахиж ном бичих үү? Бичин одоо бичиж байгаа юм. Одоохондоо яг бичээг байна. Гэхдээ бичнэ гэж бодлоо. Юу нөхөө бичих вэ? За би одоо өнөөдөр ярьсан хүний хөгжлийн талаар, хувь хүний хөгжлийн талаар гэж ярьсан тий. Тэгэхээр зэрэг би энэ талаараа ном бичих гэж бодож байна. Мэдээж маш олон хүмүүс таны зохиолч байхаа гэж бодож байгаа. Таны өөрийн үндсэн мэргэжил юу вэ? Одоо бол энэ зохиолчдоос гадна өөр одоо ямар мэргэжилтэй? За би Монголд англи орос хэлний багшийн мэргэжилтэй. Энд ирээд Шотландд бас одоо career coach буюу одоо мэргэжлийн хөтөж зөвлөгөө өгдөг тийм мэргэжлээр сурсан. Одоо тэгээд миний ажил бол career coach гэж явдаг. Сургууль төгсөгчд болон бусад бүх хүмүүстэй бол мэргэжлийн хэрхэн зөв сонгох уу, мэргэжлээ солих бол яаж хэнд хандах вэ гэдэг талаар зөвлөгөө өгдөг. За их баярлалаа танд амжилт хүсье. Таны дараагийн ном бас одоо бестселлер болох гэдгийг эргэлж хүсээд ярилцлага өндөрлөе. За баярлалаа.